Тэгээд тэр дэлхийн түүх нь бол бас төрийн захиалгад шинжтэй. Яалтчгүй монголчууд бол одоо дэлхийн эзэн байх үе зайтай гэсэн юм концепцээр бичигдсэн. Түүхэн уран зохиол унших нь зүгээр л тээ. Сайн бичсэн түүхэн уран зохиол муу судалгаанаас үүдээ баабар зэнддоо нарыг бууж. Биднээс бол түүхчний судалгааны бүтээлүүдийг маш их уншиж танилцсан хүмүүс. Гэхдээ өөрсдөө судалгаа хийсэн гэж бол хэлэхгүй. Энэ бол маш өндөр түвшний нийтлэл. Францчуудад бүр хитрхи дээрлэгдээд хутаанад оромжлогдсон германчууд ч юм уу ингээд нэг ямар нэгэн арга бодож олд юм л та. Тэр нь бол өөрсдийн агуугийн солиор. Тэр бол псевдонав нэг одоо үүслийн болов юу. За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогч үзэгчтэй. Манай Thinkers podcast-ийн энэ удаагийн дугаар Live TV-гийн эфирээс та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн дэд профессор доктор Намжил Чойжлын алтан төгс багш оролцохоор хурж ирээд байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч манай подкастт оролцохоор болсонд маш их баярлалаа багшаа. За тэгээд манай подкаст бол одоо уламжлал ёсороо нэг асуултаар эхэлдэг. Таны одоо хит нутаг хаана вэ? Одоо таны үг дээдс хаагуур нутгалдаг байв? Та өөрөө хаан төрөв гэд энэ талаар ярилцж эхэлдэг. Тэ. За өдрийн мэнд хүргэе. Манай үг дээдс бол Манлавбаатар Амьд зүрэнгийн хашууны гаралтай баргууд. Одоогийн Оронд аймгийн 3 загал сум хуучнаар Цэцэн хаан аймгийн Манлавангийн хашууны гаралтай юм барга хүмүүс овгийн хүн байна. За энэ бол манай авгын тал тийм ээ. Нагцын тал бол Ахавэсийн хашуу Хөвсгөл аймгийн Тосцон гэсэн сумын гаралтай, хотхойд гаралтай. Тэгээд манай аав барг хийж хотхойд. Тэгээд би бол халах. их сонирхолтой юм тий. Одоо гэхдээ хүний тэр юу чинь одоо хүн одоо ямар бүлгийн гишүүн бэ гэдгээ цусан тогтоохгүй гэдэг шүү дээ. Гэж өөрийн ухамсар ижилсэн өөрөө айланд өөрийгөө хамааруулж ийн гэдгийг тогтооно гэдэг байхгүй. За та хаан төрөв? Би Багнуурт төрсөн. Манай Багнуур бол одоо Бяцхан уурхайчны хот. Багнуурын уурхай хажууд байдаг хот. Тэгээ Багнуурт төрөөл 10 жилийн төгсөөл. За алтан төгс багш одоо түүхч болъё гэдэг шийдвэр, түүхээр суралцах гэдэг шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв? Би багада одоо бага ангитай байлдаантай кино бүгдэрэл бид нар бүгдэрэл дуртай байсан байлдаантай кино. Нохотод байлдаантай кино үздэг, дайм байлдаанд кино үздэг байжгаад одоо байлдаантай ном уншдаг болсон. За тэгээ ном уншаад байлдаан хөөгөө ном уншиж явсаргаад нөгөө маанан буудан зүрхний хилэн онцгой ирэх тийм ээ янз бүрийн хадал явталтай ийм номнуудаар дамжаад түүх рүү хэлтэрч ороод дунд ангитай. Дунд ангитай тэгээ түүх уншиж явж байгаад Амаргуан Монголын товч түүх гэдэг номыг олж уншсан. Тэр үчид дөнгөж хэвлэгдээд гарцсан гоё шинээр хийсэн. 90-д оны 91-2 оны 90 онд хэвлэг 91 онд хэвлэгдлээ. 90 онд хэвлэгдлээ. Тэгэл тэр номыг эхнээс нь дуустал барьж авч уншаал тэндээсээ нөгөө дайм байлдаан одоо хошин тавиад гэдэг сонирхол та. Гэхдээ тэрнээс илүүтэй Монголын түүх сонирхолтой санагдаад үргэлжлүүлээл янз бүрийн ном уншаал явсан. Одоо бодоход бол их одоо тэр Амаргуан номыг уншсан. Тэгээд уншаад ойлгож чадсан явдал тийм. Чи бас дунд одоо сонгодог монгол бичгийн хэлний хэлбэрээр бичигдсэн хүнд найруулгатай ном шүү дээ. Одоогийн одоо хүүхдүүд бол. Гэхдээ түүнийг тэгээд нэг уншихад бол их сонирхолтой санагдал ойлгоход хэцүү. Тэр үед бол юу гэж тэр бүхнийг нь ойлгоо гэж. Тэгтэл ямар ч байсан сонирхол татаал тэгээд татагтаал тэгээд цаашаа янз бүрийн түүхийн ном уншаад дэлхийн түүх мөг гал сонирхол явсан. Тэгээд та шууд most хийсэл орсон гэсэн үг түүхийн анги руу. Тэгсэн. Тэр намайг 10 дугаар анги төгсгöd тэр үчид 12 жил байгаагүй. 12 жил чинь саяхныг штэ. 10 жилийн сургалттай байсан. 10 дугаар ингээд
баг нарт төгсөд түүхийн ангийн хуваар ирээгүй. Тэгээд өөр бусад их олон хуваар ирсэн байсан. Тэгээд заавал түүхт орно гэдэг Улаанбаатар руу урж ирээд Мойсийн төв байран дээр конкурст хийсэн. Баясны шалгалт. Тэгэл тэнд конкурст ороод Мойсийн түүхийн тиймдээ орсон та. Тэрнээс хойш та мэрэгжлээ дэвшлүүлв ямар сургууль сурв таны юу эдмийн зэргийн хамгаалсан ажлууд юу вэ? Мойст 2009 онд магистрийн зэрэг хамгаалсан. Юуны ховдын сайтын газраар 1912-оос 1929 оны хооронд ховдод байсан янз бүрийн аягүй олон сайт байсан юм билээ. Тэднийг нэг жагсааж үзээд үйл ажиллагаа чиглэл тэгээд байгууллагууд ямар байгууллага байсан юм сэдвэр магистрийн зэрэг хамгаалсан. За бүгд хятад улсын жилийн гэдэг уг нь монголоор гэрийн л дээ. Гэрийн мужид байдаг. Гэрийн их сургууль одоо орчин үеийн нэг аль биесны хөрвүүлгийн жилийн бол явж байгаа юм лээ. Тэр их сургуульд хятадын түүхийн техник Монгол хятадын 50-аад оны үеийн Монгол хятадын харилцаа сэдвэр түүхий ухааны доктор хамгаалсан. За тэгвэл төгсөө агшин ерөнхийдөө боловсролыг байцаачлаа. Одоо ажилласан газрыг үргэлжлүүлээд лавлаа тий. Жилийн та мастера төгсөөд багшилж эхлэв. Доктороо хийчихэд багшилж эхлэв. Ер нь тэр хооронд тасралтгүй сураад яваад байвуу эсвэл дундуур нь ямар ажил төрөл эрхэлж байв? Би ч одоо янз бүрийн ажил хийж үзсэн хөө. Юуны хамгийн анх миний ажил амьдралын гараа бол одоо канон гэдэг хүнээр эхэлжсэн. Одоо энэ байрлагчдын талбай тэр их олон канон байсан юм аа. Канон материал. Одоо засгийн газрын одоо эдгээр байр байна да. Засгийн газрын байрлагчдын талбай гэдэг энэ зан газрын музейн ажилд байгаа талбай тийм. Тэнд анх тэр үед чинь компьютер яг өргөн хэрэглээ болж эхэлж ирсэн. Канон бас яг өргөн хэрэглээ болж эхэлж ирсэн. Мэддэг чаддаг хүмүүс нь бас тийм ч олон байгаагүй. Тэгээд тэнд нэг жижигхэн каноны зэг дээр одоо төргийн хэвлэлийн тийм ээ. Төргийн хэвлэлийн зэг дээр анх ажил хийж эхэлчихсэн. Тэгээд хэвлэлийн компаниар нэлээд ажилласан. Одоо энэ Bitpress гэдэг компанид 2007 он хүртэл ажиллаад хэвлэлийн бэлтгэлээр 5 жил орчим занмайлсан шүү дээ. Тэгж явж байгаад магистр хамгаалаад тэгээд энэ музей түүхэн хүрээлэн эдмишлийн ажилтнаар ажиллаж байгаа докторт явж байгаа. Тэгээд докторт бол ажил хийв 5 жил. Тэндээ яг сураад. Тэгээд доктор хамгаалсныхаа дараа түүхийн хүрээлэнд буцаж байгаа 17 онд ч та. Түүхийн хүрээлэнд буцаж ажилд ороод жил болоогүй байж исэн. Мойсийн түүхийн нийгэмд багш шалруулж аавна. Тэгээд шалруулж аавна. Англи хэлний оноо шаарддаг нэгэн өндөр шалгууртай гэж би яах вэ одоо яг шалгалт өгвөл үзье гэсэн. Тэгээд шалгалт өгвөл орсон. Тэгэл тэрнээс хойш түүхийн нийгэмд. Тийм тэрнээс хойш багш чинь одоо удаагүй юм чинь 18 он багш болсон гэхээр чинь 7 жил болж байна. Одоо гэтэл ер нь тун удахгүй 10 жил болчихно шүү дээ. 3 жил багшлахад л хугацаач бас болчихно. За тэр одоо хоёулаа нэгэнд түүхийн тухай асуудлыг ярьж байгаа учраас ер нь би бол одоо аль болох энэ подкастад илүү одоо тухайн чиглэлийн багш нар мэрэгжлийн хүмүүсийг урьж оролцуулдаг. Ер нь бол яг түүх бол хүн болгоно ингээд хүртээлтэй хүн болгоны сонирхдаг. За ялангуяа монголчуудыг аваад үзвэл ер нь түүхээр их бахархдаг. Өөртөө түүх дуртай, үг түүхээ сонирхдаг юм үндэстэй юм байна гэж ойлгодог. Бүр илүүтэй их сонирхдаг. Гэхдээ ер нь үндэстэн болгоно л тийм байгаах. За тэр дундаа манайхан бол ингэдэг. Тэгэхээр илүү одоо хоёлоо шинжлэх ухааны талаас нь тийм. Ер нь түүхийн шинжлэх ухаан гэж яг хизээ үүссэн, ямар шинжлэх ухаан байсан. За тэгээд энэ түүх бичлэг гэдэг зүйл эзэнээс яаж үүсэж исэн. Зүгээр яг би одоо өөрөө олж мэдснээр бол энэ грект бол Геродот гэж орсууд хэлдэг те. Геродот гэж хүн байсан. Тэр хүн бол түүхийг одоо бичсэн өрнийн түүхийн эцэг гэдэг. За дорн дахинд бол энэ Симацян гэж хүн байдаг те. Шижи гэдэг тэмдэглэл бичсэн гэдэг. Хятадаар нь би буруу дуудаж магадгүй шнэ. Хятад ч нөгөө аялаг хөгтэй учраас их жоохон таарахын дуудаж магадгүй.
Тэгэхээр тэр хүмүүсийн түүхэн бичлэгийн хандлага юу байсан бол зүгээр Херодотын бичлэгийг харахад бол зорилго нь юу юм бэ гэвэл бид хичээл заах зорилготой одоо морал те ёс суртахууны үед ямар байх хэвтэй ингээд тэгээ түүх бичлэг нь эхлэхээр нөгөө Персийн Кир хаанаас эхлээл ингээд явдаг ч гэдэг юм те. Түнс одоогийн түүх шиг ингээд тэдний хэмжээний айрамтай тэдний хэмжээний дотоодын нэвтрүүлэгтүүд гэдэг юм ийм статистикууд юусоо ярилгүй эхэлдэг байсан юм л те. А Семяцяны үед бол одоо яаж бичлэг байсан би мэдэхгүй байна бүтээлийн уншиж байгаа. Тэгэхээр энэ түүхийн шинжлэх ухааны үүсэл хөгжил өнөөгийн байдлын талаар та нэг тоомлоод биднэрт нэг хурангуулж өгвөл. Юуны түүх одоо англиар history гэдэг энэ манай их өргөтхтэй. Нэг бол одоо болж өнгөрсөн бүх үйл явдлыг хэлчих гэдэг. За нэг тэр өдгөө зарим хүн чинь байгалийн түүх гэж хүртэл ярьдаг. Тэгдэг. За зарим хүн болохоор үгүй энэ чинь хүнтэй холбоотой. Хүний одоо өнгөрснийг хэлнэ гэдэг. За зарим нь болохоор үгүй түүх гэдэг бол тэр өдгөө яг хүний өнгөрсөн болгон бас биш. Зөвхөн өнөөдөр чухал ач холбогдолтой байгаа тэр өнгөрсөн үйл явдлууд нь түүх юм гэдэг ч юм уу тийм. Энэ бас л философийн ойлголттой үнэндээ бол түүх гэдэг байна. Тэгвэл ер нь нэг түүхийн тухайд бол нэг л зүйл тодорхой. Юу гэвэл хүн бол анх түүхгүй байсан. Түүх эхлэегүй байсан. Өөрөөр хэлбэл хүн одоо хүүхэд бага наснда одоо цаг хугацааны юу байдаггүй. Мэдрэмж байдаггүй. Ойлголт суугаагүй байдаг. Өчигдөр маргааш хоёрыг ойлж ярьдаг. Жишээлбэл тийм. Маргааш тэгсэн, тийм. Маргааш ийдсэн гэдэг ч юм уу. Ингэж ойлж ярьдаг. Тэр шиг хүн бол хүний нийгэм бол анх бас л тийм байсан. Цаг хугацааны мэдрэмж байгаагүй. За одоо нийгмээр шүү дээ. Хувь хүн дээр бол одоо нас минь хүрсэн одоо чулуунцгийн неолитийн үеийн хүн хувь хүн дээр бол тийм зүйл байлгүй яах вэ? Одоо ой дурсамж байж гин, ирээдүйн тухай төсөөлөл хүсэл нь байж гин, өрөөдөл нь байж л байна. Яг бол одоогийн хүмүүс. Гэхдээ тэр нийгэм дээр бол тийм юм байгаа. Нийгэм нь өөрөө түүнийг бүртгээгүй, нийгмийн хамтын ой дурсамж үүсэв. За ингээд анхны ой дурсамж буюу анхны түүх бол аман мэдээхээр гарч ирсэн байна. Байх ёстой. Тэрний улбаа нь одоо ч гэсэн байдаг. Төлөвлөлтөнд туйс аман домог үлгэрүүд тийм. За тэнд бол ямар нэгэн урд өмнө болж өнгөрсөн үйл явдлын улбаа агуулгадчихдаг. Урд өмнө болжсэн томоохон дайн, айлын гамшиг ч юм уу, өвчин тахалч юм уу тэдний ямар нэгэн одоо улбаа нь ингээд аман байдлаар сайн ойлгохдохооргүй болоо тийм бүр олон мянган жил болоо ингээд үлдсэн тийм. Газар нусны усны үүслийн тухай томогч янз бүрийн сонин зүйн зүйлсүүд ингээд өнгөрсөн дэх ямар нэгэн мэдээллийг авалж идэг. За гэхдээ энэ аман түүх учраас тийм одоо богино хугацаантай бол нэг 400 орчим жилийн дотор ч юм гайгүй юм шиг. Тэрнээс цаашаа явсан аман түүхэд бол баталгаагүй одоо говьж тавьсан байх магадлал ихтэй. Яг юу болох нь ойлгомжгүй болчдөг. Тэгээ өндөрлөгтөн бол яг ингээд үүр хаяарж байгаа үйл юм л та. Тэр аман түүхтэр тулгуурлаад бүх хүний нэг неолитийн өвсгөлийн үе ч юм уу тийм бичиг үсэг үүсээгүй. Тэгээд нийгмийн хамтын ой дурсамж нь бичээгүйс ийм цаг үед бол түүх эхлээгүйс. Зүгээр аман түүх, ой дурсамж, домгийн ийм ертөнц. Одоо грек дээр ч тэр баатарлаг иргүү, харанхуй үед гэдэг тэр бичиг үсэггүй байсан. Одоо юугүй түүх дурсамж байгаа тодорхой биш үлдээгээгүй тийм цаг үе шүү дээ. За ингээ вэжэтэл хүндрэлтэнд бол одоо аж ахуй хөгжөөд том хот бий болоод за тэгээд том төр тулсууд бий болоод ирэхээр түүх бичих хэрэгцээ гарч ирсэн. За түүх бичихтэй хоёр өөр хэрэгцээ гарч ирж байгаа. Нэг нь бол соёлын үүднээс Геродот бичсэн. Тэр грекийн хот улсуудын эллинизмын үүднээс бичиж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэр нь бол юу гэхээр Афины төлөө ч юм уу, Спартын төлөө ч юм уу биш үгүй. Бидний чинь нийлүүлээд нэг Ахейчууд гэдэг нэг өөрсдөө Ахейчууд гэдэг нэрлэдэг тэр эллиний соёлын бүс үнэ. Тэр соёлын бүс дээр тулгуурлаж агуу пьесийг яаж дийлсэн, дарсан. Тэр соёлын ижилслийг багтанд болж дэлхийн түүхийг бичиж байгаа. За энэ бол Геродотын одоо бүтээл. За тэгсэн чинь дорн дахинд өөр хэрэгцээ шаардлагаар түүх бичсэн. Энэ ордны захиалгаар. Төрийн хэрэгцээ шаардлагын үүднээс хоронлоог бүтээж байгаа. Он дараал баримт. За ингээд бол баримтыг системчилсэн. Одоо өрөндийнх юм биш дорныхон логикоор хаах бүх юм баримтыг системчилж байгаа гэсэн. За тэр нь бол тодорхой үйл явдал дээр одоо онц чухал түүхэн
ач холбогдолтой үйл явдал дээр биш хоронлог түүний дараа одоо энэ лог дарааллууд дээр үндэслэн ийм түүх хүчлэг. За Симацаны түүхийн тэмдэглэл дээр хаадын он дараал бол тодорхой хүмүүсийн намтар одоо хаадын он дараал гэдэг нь тухайн төрийн үүрийн тэр он дараал ортны тэмдэглэл гэсэн үг шүү дээ. Ой санаж гэсэн үг. Протоколууд гэсэн үг тийм одоогийнхаар ийм юм болов ийм үйл явдал болов хэдэн онд тэгээд дараалал авчихдээ. За дараад нь сэтвчилсэн бичлэгүүд. За сэтвчлэгтэй болохоор хүнүүгийн сестрэг бичиж. Хүнүүгийн тухай юу бүлийг бичиж явж. Хуу. Тэгээ ингээд харь ард түмнүүдийн тухай нэг зүйлийг бичиж явчихдаг. За түүхэн алтартай хүмүүсийн дамтрыг мөн ингээд зүгштэй биччихсэн. Энэ нь бол нэгэн нарийн одоо системтэй том хэмжээний ажил. Энэ хоёулаа цааш шалтгаан нь энэ хоёр өөр. Түүх бол анх одоо ингэж гарч ирсэн. Ерөнхийдөө үүнээс энэ хоёр бол зүгээр түүхийн хамгийн тухайн цаг үеийн хамгийн боловсронгуй бүтээлүүд болохоос үүнээс өмнө бол түүхийн юмнууд бүтээлүүд бол гарч ирсэн. Жишээлбэл Библи бол түүхийн бүтээл. Гэхдээ түүхийн бүтээл дээр хоёр мөрний олон одоо домгийг хоёулаад одоо нийлүүлээд бичсэн. Одоо хуучин гэрээ хэсэг нь. Тэгээд мэдээж шашны хөлөө судар. Гэхдээ энэ дотор бол тэр түүх нь бол тухайн үед хүмүүсийн түүхийг бичих хэмжээний тэр төвшөнд бичигдсэн одоо түүх хэсэг юм байна. За Симацанаас өмнө бол тодорхой бас түүхийн оролдлогууд байсан. Хүмүүс одоо философи бичгтэй ч юм уу. Симацан ч хайцангуй хожим юм шүү дээ. Хятадын классикуудын хожим юу гэхгүй яг классикуудынх нь бүтээл дотор түүхийн шинжтэй олон бүлэг зүйл байдаг. Түүхийн янз бүрийн мэдээ баримтд нь бий. Тэгэхээр түүхийн сэтгэлгээ тодорхой хэмжээнд үүсч бий болж исэн боловч яг тодорхой нэг хэсэг бүлэг ард түмний эсвэл тодорхой нэг ард түмний төлөөсөн төрийн ч юм уу те хэрэгсэл шаардлага дээр үндэслээд бичигдээд ирэхээр энэ маань одоо яг түүх бичлэг маань мэдлж байна те үүсч байна гэж үзэж байгаа юм л та. Тэрнээс хооших цаг хугацааг хоёлоо нэлээд тийм одоо компресс хийгээд гэдэг чинь ингээд шахаад бичих юм бол ер нь эртний үеийн түүх за одоо магадгүй ромчууд түүхээ яаж бичиж исэн. Тэрний дараа хоёлоо яг зүгээр за хятад бол ерөнхийдөө баг энэ Симацаны уламжлалаар ингээд ордны түүх бичлэг гэдэг нөгөө бичглүүд одоо нөгөө Сангожи гэж хойшоо ингээд Юанши гэдэг бидний нэгдэг дандаа ордны түүх бичгтэй явж байгаа. Европт яаж исэн юм бол Африк руу бас бид нар бас нөгөө Африк ТV-гээрээсөө баг сонирхдаггүй. Тэгэхээр энэ за Европт бол яаж бичигдсэн юм бол тэгээ Африкт яасан юм бол тэгээд явж байгаа юу энэ нөгөө 18 дугаар 119 дугаар зуун руу ороод ирэхээр юу яасан юм бол гэдэг нэг энийг хоёлоо хураангуулад тэгээ магадгүй одоо орчин үеийн гэж ярьж болох үс түүх бичгэл түүхийн шинжлэх ухаан ер нь хэдэн оноос үссэн. Мэдээж хоёул яг таг бол хэлж чадахгүй нэг тэдний хайваас нэг ерөнхийдөө нэг ийм өнөөгийнхөө дүртэрхийг олоод авсан юм аа гэдэг ийм байдлаар дүгнүүл. Ромын түүх бичлэг одоо Грекэд авч өгдсөн. Ромын олон ондог алтартай түүхчид баг одоо тухайн үедээ бол бүр түүхээр дагнаад нэгшсэн тийм одоо эрдэмтэд байсан. Гарч ирж ирсэн. Германы түүхийг бичсэн. Гэхдээ тэдгээр түүхчдийн бүтээлүүд бол тухайн тэр цаг үедээ л одоо тэгэхээр одоо шилдэгнээс. За хожим Европын дундад зууны түүх хүчлэг бол тэдгээр ancient үеийн тийм ээ одоо Грек Ромын түүхчдийн тэр бүтээлүүд төр тулгуурласан. Тэр хэв загвартаа гэж үргэлжлээдсэн байна. Соёлын, шашны элементтэй. За тэгтэл дорн дахинд бол тэр ордны түүх хүчлийг их өндөр түвшинд өгсөн. Хятадын 24 төрлийн түүхийн ерөнхий хэв загвар баг өөрчлөгдөлгүй одоо тий 2000 жил 2000 жил болж байгаа шүү дээ. Баг 2000 шахуу жил. Тэр 24 төрлийн түүхийг дараагийн төрийн тогтохоор өмнөх төрийнхөө ордны одоо тэмдэглэлийг үнэлж байгаа бичдэг. Тэгээ өөрсдийгөө бичдэг. Тэгээ байж зүр өөрсдөө ордныхоо тэмдэглэлийг бичээд бичдэг. Ордны тэмдэглэлээр бас янз бүрийн зүйл байна л та тэр дотор ч системчлэгдээгүй. Тэгээ дараагийн төр нь гарч ирэхээр нэг төр нь мөхөөгд гарч ирэхээр өмнөх төрийнхээ түүхийг бичдэг. Гэхдээ тэгж бичихтэй шин тогтсон төрийн ашиг сонирхолд хааны ашиг сонирхолд зориулж бичдэг. Шинчилж зарим мэдээллийг нь дарагдуулж. Ингэж одоо түүхийг
түүхийн тухай мэдлэгийг, түүхийн баримтуудыг орчин цагийн тухайн үеийнхээ те түүхийг бичиж буй өмнө тэр амьдарч байгаа үеийнх нь хэрэгцээ шаардлагат нийцүүлж гуйлдаг ийм зүйл бол энэ ордны түүхчлэгтэр гарч ирсэн. За энэ хоёр өөр түүх хүчлэг ингээд хоорондоо төдийлөн хамаарал багтаа хөгжиж явж байгаа. Монголын эзэнт улсын үед их том түүхийн шинжлэх ухааны одоо орчин үеийн гэмээр тийм ийм том үүсэл гарч ирж байгаа. Энэ бол Рашид Ад-Дины судрын чуулган гэх бүтээл. За энэ судрын чуулган бол Монголын их хаант улсын хаадын зарилгаар захиалгаар бичигдсэн санхүүжилтээр бичигдсэн. Монголын эрдэмтэд оролцсон. За тэгэхдээ бол энэ зөвхөн Монголын түүх биш. Энэ бол дэлхийн түүх. Глобал түүхийг одоо бичих анхны оролдлого, том оролдлого. За мөн дээрээс нь тэр Эртний Грек Ромын түүх хүчлэг боломжлыг Хятадын түүх хүчлэг боломжлолтой нэгтгэж давуу талуудыг нь цогцлоосон ийм цогц бүтээл. Яахаараа тэр Персийн Рашид Ад-Дин Эртний Грек Ромтой холбоотой юм гэхээр Эртний Грек хэлийг чинь Европчууд мартцсан байсан. Мэддэггүй байсан. Перс Арабчууд чинь яг хэрэгм одоо 9-р, 8-р, 9-р зуун, 10-р зуун, 12-р зуун тэр чинь тэр исламын ертөнцөөс исламын алтан үе гэж дээ, алтан үе гэж хэлдэг. Тэр алтан үед бол исламын ертөнцид юу хийж исэн гэхээр грекийн классикуудыг орчуулсан байсан. Яг тийм. За европчууд дараад нь Перс, Араб хэлнээс нөгөө классикуудаа олж үзсэн. Тийм, Испанд байсан улсуудаар дамжуулж бичсэн. Дамжуулж мэдээд. Тэгээд бол яг Эртний Грек рүүгээ буцаж тэр том сэтгэгчд рүү өөрсдөө шууд хандаж эхэлж байгаа. Тэр исламын ертөнцөд дамжуулж. Тэр чинь бүр сэргэн мандалтай үед гэж мэдж байгаа шүү дээ. Бүр тэр мэдж байгаа бүр 1500-600 оны үед иргэж мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр Эртний Грек Ромын түүх үржлэгийн тэр классикийг Персэд хятадын классиктай нийлүүлэх боломжтой тийм одоо төвшин Персэд л байгаа байхгүй юу? Перс, Араб, исламын ертөнцид л байж байгаа. Түүнийг нь монголчууд захиалга өгөөд яг тийм боломжтой шинжлэх ухааны том номын сантай тийм ээ тэр олон хэлний ах бүтээлүүдийг билээхэн орчуулад өөрсдөө хэлэнд орчуулад тавьсан тийм одоо мэдлэгийн сантай улсад байгаа эрдэмтнэр захиалга өгөөд дэлхийн түүхийг бичүүлж байгаа. За тэгээд тэр дэлхийн түүх нь бол бас төрийн захиалгад шинжтэй. Яалтчгүй монголчууд бол одоо дэлхийн эзэн байх уу зайтай гэсэн юм концепцээр бичигдсэн. За үүнээс хойш бол физик гаралтай шинжлэх ухаанууд Фрэнсис Бэкнаас ахуулаад ингээд дэлхийн шинжлэх ухаанд том одоо өөрчлөлт ерөнс Дарвин тий. За ер нь түүх нэгэн одоо бүдгэрч томоохон бүтээл гаралгүй байж итэл дэлхийд үндэстэн улсууд үүсэж байгаа. Nation state. Nation state-үүд ажил дээр хувьсгалын үр дүнд nation state-үүд үүсээд хамгийн анх Англид үндэстэн улсын түүх бичгээр болсон. Тэгсэн чинь нөгөө үндэстэн улсын түүх урагшаа хайгаа явтал Ромтой холбогдох байх уу гэдэг асуулт гарч ирээд. За тэгээд тэд Англид бол хамгийн анх Ромын эзэнт улсын түүхийг цогцоор нь бичсэн. Gibbons юм ба тийм. За энэ бол орчин үеийн түүхийн судалгааг одоо мэдлж байгааг тунхагласан. За мөн дараад нь Английн түүхийг бичсэн. Британийн түүх. За энд бол одоо бүр жинхэнэ одоо үндэстэн улсын түүх уг нь бичиж байгаа мөртлөө хамгийн объектив байхыг хичээсэн. Мэдээж улс төрийн түүхэн дээр нь төвлөрсөн юм судалгаа. Энэ судалгааны бүтээл. За тэгээд бүр юу гэж үзсэн бэ гэхээр тэр анх бол бритүүд байсан юм байна. Кельт угсааны Кельттэй, Кельт хэлдэг. Одоо галчуудтай ойролцоо тий. За тэгсэн чинь Ромчууд хурж ирээд эднээс бас айтайхан байжээ. За ингээ Ромыг мөнхсний дараа тэгсэн чинь баахан Германы овог аймагуд Саксон, Ют, тий Англо хурж ирээд. За эднээс бол Кельтүүдийг үндсэндээ хятсан юм байна. Ийм аимшигтэй юм болсон юм. Ийм байлдан давуул гэж урд хүн хожиж гисэн баг байгаагүй гэж. Одоо тэр өөрийнхөө nation state-ийг бичиж штэ уг нь бол. Юу nation state үндэстэн улсынхаа түүхэн тэг шүмжлэлтэй хандаж бичсэн. За энэ бол одоо юунд ч байгаагүй, Грек Ромд ч байгаагүй, Хятадд ч байгаагүй. Энэ бол нэг байгалийн натурал шинжлэх ухаанууд дээр үндэслэж хүний сэтгэлгээний түүхэнд хүртэл одоо объектив шинжлэх ухаанчаар хандахыг хичээсэн анхны оролдлого. Ингэснээр энэ бол орчин үеийн түүхийн шинжлэх ухааны үүсэл.
Тэгээд л одоо бид нэр тэр маягаар тийм тэгэл одоо биднес түүхэндээ бодитаа хандах хэвээр одоо үнэн гэж байгаа. Тэгээ үнэнгийн хайна. Яг аль нь бодит үнийг нь одоо түүний төлөө маргалдан мэтгэлцэн бүтээл туурын үндэслэл нотлохоо шаардсан тийм. Ийм одоо судалгааны процессыг гаргаж байна. За маш сонирхолтой томыг бид нарт хэлж өглөө тийм. Бүр ихснээс нь бид нар одоо энийг бараг л дэлхийн түүх бичиглэлийг одоо бараг л нэг 5 минутын дотор бид нар компрессыг ярьчлаа. Тэгээ одоо үргэлжлүүлэн миний сонирх асуулт юу вэ гэхээр за хоёулаа дэлхийг үл ойлгочлоо. Одоо мэдээж зөрүүд Монголын түүх бичиглэл гэдэг юм ямар хуу уламжлал байсан. Та бид хоёр сая бас Рашид Аддиныг цугсан дурдлаа. Тэгэхээр монголчуудын түүх бичлэг гэдэг зүйл ер нь ямар байдлаар өрнөсөн. За бидний шин заримдаа бараг л түүх бичлэггүй гэж янз янзаар хэлэх гэлээдэг хүмүүс ч байдаг. Тэр энэ тал дээр бас нэг хоёулаа сайхан тоомлие гэсэн бодолтой байна. Монголын түүх бичлэгийг за үндсэнд нь 2 хувааж үздэг. За дундад зууны эрт дундад үеийн түүх бичлэг. За орчин үеийн одоо түүхийн судалгаа гэдэг тийм. За үндсэндээ амарган Монголын товч түүхээр л ангилчихад баг болчт юм да. За тэр амарган Монголын товч түүхээс өмнөх үед урагшаага одоо бидний мэдж байгаагаар бол хамгийн их цаг үе нь бол Монголын ус товч байна. Монгол одоо бичгээр бичигдсэн тийм. За түүнээс өөрөөр бол Монголын түүхтэй холбогдлолтой монгол хэлээр бичигдсэн мэдээллүүд зарим юмнууд бол байдаг. Жишээлбэл энэ Хятад улсын одоо өөрийн их баг бичгээр бичигдсэн дурсгалууд бол монгол хэлний тийм ээ нэг салбарын дурсгал шүү дээ. За нуус товчоноос хойш мэдээж одоо цагаан түүх за тэгэл луга алтан товч гэдэг одоо Монгол яг сонгодог үеийн классик үеийн юмнууд байна. Түүхийн сурвалжууд. За энэ түүхийн сурвалжуудын одоо гол онцлог нь бол нэг Монгол бичгийг бүгдээрээ ингээд жигдэлцэн стандартчилсан ийм бичлэгтэй янз бүрийн хэл хэрэглээд идэг юм. Монгол хэлээрээ монгол бичгийг бичдэг. За мөн дээрэс нь Чингис хаан болон түүний Алтан уургийн удам угсааныхан тийм ээ нэлийн чухал тэдний түүхэн дээр уялдуулж улсын түүхийг бичдэг. Одоо династийн түүх маягийн тийм ээ. Тэгээд одоо жишээлбэл монголчуудын гарал гэхээр бүр Чингис хааны гарлыг тайлбарлаж явчихдаг. Бүр зарим шарын шашны үүднээс бичигдсэн ном нь бол Чингис хааны гарлыг төвдөлт чоныг төвдөлтөй холбоод төвдийн гарлыг энэхтэй холбосон тийм одоо шашны тайлбар. За энэ бол гэхдээ яг дунд зүүн үед хааж байсан зүйл л дээ. Би хоорондоо бүгд л холбоотой болоо явчихдээ шүү дээ. Одоо юмнууд чинь Библиэлд чинь Исламууд Христэд чинь нэг өвд эцтэй. Тийм шүү дээ Авраам байл. Авраам гэл нэг өвд эцтэй болоод явчихна. Аль нь ингээл хоорондоо уг гарлаа холбоол явчихдаг тийм зүйл бол байж л яаж байдаг зүйл. Хятад хүртэл Монголын уг гарлал одоо хүннүгүй уг гарлал хятадаас гаралтай гээл Сэмэцааныг домог аваачаад хаанаас сонсон гэдэггүй аваачаад тавьсан байх шүү дээ. Гарлаа ингээд өөрлөгөө нэг бол холбоод нэг бол илүү өндөр дээд шашин номын зорилгоор шашны үүссэн газар руу холбоод зүйл зүйлээ. Тэгэхээр тэр үеийн одоо Монголын за эзэнт гүрний үед ч гэдэг юм уу. За эзэнт гүрнээс хойш үед ер нь бичигдсэн архив ер нь одоо их өргөн дэлгэр бичигдсэн текст гэх юм одоо бичиг баримтууд ер нь хэдийн үеэс илүү их баялаг болж эхэлдэг юм байна. Ер нь дайн байлдааны намцсан үеэс хойш л гараад ирж байгаа шүү дээ. Одоо энэ луу алтан товч нэлийн эрт үеийн 16 дугаар тэгсэн чинь тэр үед чинь дайн байлдааны намжаад байгаа байхгүй. Яг хэдийн үеийнх нь байхгүй байх нь гэхээр эзэнт гүрний сүүл үеэс эхлээд тэгээ луу алтан товч хүртэлх юм гэдэг үе байна. Энэ хооронд юу болоод исэн гэдгийг нэг зарим монгол сурвалж тэгээ хятад сурвалжийн одоо хятадын төрийн түүхэнд үлдсэн мэдээгээр хөөгд харахаар одоо цар оройн хот жишээлбэл 2-3 удаа шатж байгаа. За тэгээд одоо Монгол ойрт нь хоорондоо байлдчихэ. За Монгол нь нэмтэй байнгын шахуу тийм ээ байлдчихэ. За тэгээд ерөөсөө түүхэнд үлдэж тэмдэглэгдсэн гол үйл явдлууд нь нэг бол хоорондоо байлдаад нэг бол нийлж байгаа л хятадтай байлдаад байгаа. Эсвэл одоо Монгол ойрт нь хоорондоо байлдаад. Тэгэхээр ийм
3 төрлийн байлдаан үргэлжлээд байгаа шүү дээ. Энэ үеийн сурвалжууд гэж үндсэндээ ховор. Гол мэдээллүүд нь хятад солонгос сурвалжууд байж байгаа. Төвд сурвалжууд. За тэгэл шашин дэлгэрээд цаг үеийн өөрчлөлтөд Батмунхтай яаны шинжлэлээс хойш ерөнхийдөө алтан уургийн процесс эргээд нийт одоо жинхэнэ бутгал болж юм л та тийм жинхэнэ бутгал нь тэр үеэс явж шээ. Тэр үеэс бол дайн байлдааны ерөнхийдөө гайг болчихж байгаа. Арай зөөрчж байгаа. Яг байлдах үед бол байлт. Гэтэ тэр өмнөх үеийн шигээ яг нөгөө одоо Мандуул хааны үе ч юм уу те Тогоон төмрийн үе тэр шиг ингэж ерөөсөө нэг 30 40 жил болоод том хөлөөлсөн болоод хар орны эзэлж аваад шатаагаад идэг юм гэж байхгүй болчихж байгаа байхгүй юу. Хар орон ч угаасаа тэр үед тэгээ байхгүй болцсон. Шатаагдаад юунсан давар болоод дуусчихсан. Суурин дээр нь халахууд ертөнцийн үед байгуулад огт өөр юм болоо шашны төв болгочихж байгаа тийм эзэн тулсын нийслэл. Энэ үеэс л ер нь тэгээд бичигдсэн сурвалжууд нь үлдэж хоцорсон л гэж хэлэх нь зүйтэй юм л та. Тэрнээс яг энэ үед илүү их бичдэг болсон гэж хэлэхээр бас өрөөсгөл болчих. Тэгтэл тэр жишээлбэл усан данзангийн алтан товч бол нуус товчтой 80% та нуус товч 80% байж байгаа шүү дээ. Монгол хэлээр, Монгол бичгээр. Алтан товч төр үндэслэж нуус товчны ойлгомж өгнөд юм шиг. Тэгтэл тэр алтан товчийг бичиж явах үед зохиолчийн гар дээр Монголын нуус товч байсан л байгаа байхгүй. Тэгэхээр тэр хадгалагдаж үлдсэн л ямар нэгэн байл. Тэр үед бол. Тэгэхээр тэр бичигдэж үлдсэн зохиол монголчууд бол түүхээ бичсээр байсан гарцаагүй. Байлдж яхад ордны дайн байлдаан болоод нэг ноён ялагдахаар ордныг нь шатаачдаг. Одоо үржирэл дээрэмдэл тоноол тэр орнд бичиг цаас нь үрэгдээл альбомгийн дагуурсан нь алдагдаал ингээл бичиг цаас ном зохиол нь үрэгдээл шатаагдаал тийм ингээл явхад тэр бичигдсэн юмнаас байхгүй болоод шүү дээ. Түүнээс хойш дайн ингэж байнгын дайн самун багасаад ирэхээр тэр бичиж байгаа юмнууд нь ошроод гэлдэг. Одоо үлдээд бидэнд мэдгэж байгаа нь их болоод хадгалагдаад болж байна. За эвдэр сүрдэг байсан одоо хамгийн том нотлохоо нь бол энэ цогтын цагаан болгос байгаа. Тэр бол бас нэгэн төвхийсэн ордон байсан байна. Тэгээд тэр ордонд бол мэдээж бичих заас судалгаа тийм ээ. Ном судрыг хуулж бичих ажил тэр бол өрнөжилсэн байна. Тэгээд тэр нь одоо шийдвэл байхгүй байх чинь. За түүх бичлэг талаас нь ер нь манайх манжи үед ер нь түүх бичлэгүүд яг албан ёсны бичдэг түүхүүд нь хаана бичигдэж вэ? Богдын ордонд бичигдэж вэ? Эсвэл Манжин хааны дэргэд одоо Монголын талаарх түүхүүдийг хурангуулж бичиж юу? Тэр тал дээр Манжин үеийн түүх бичлэг бол энэ хоёр чиглэлээр явцсан. Мэдээж Манжин төрөөс одоо Монголын түүх гэж бол бичүүлэхгүй шүү дээ. Яг тус намтар бичүүлнэ. Нөгөө хаад ноёдын уг гарал марал тэгээд одоо тэр угсаа залгамжилсан алтан уургийн ноёдын одоо угсаа залгамжлахыг бүртгэл тэр дээр болохоор хаад одоо хан ван гүнгүүдийн намт шиг ингээд илтгэл шааштай болоод ингээд сайхан имгэлж гаргасан. За тэр бол одоо том их сурвалж яг түүхийн бүтээл гэхээр бас биш. Тэр чинь зүгээр одоо лавлах байцаалт тийм ээ маягийн мэдээллийн цуглуулга байхгүй. Тэрний хүү тэрний хүү тэд онд засагсан ноён залгамжилсан тийм тэд онд хүүгүү болсон хүүхдүүд нь тэр тэднээс ууган хүүд хэрнэ тэд онд засаг залгамжлаа өдөр ингээд бичсэн. Гэхдээ энэ бол чухал албан ёсны бүртгэл болохоор чухал мэдээлэл. Гэхдээ Монголын түүх гэж бол Манжин төрөөс тусгаалсан бичүүлэх бодлого уус байхгүй тийм. Монголчууд тэр үед алтан уургийн ноёд болоо Монголын түүхийг бичиж одоо яг ноёдоос гадна ноёд мөн одоо тайч нар Чингис хааны алтан уургийн завч хөлөөтөө энгийн жирийн болчихсон тайж бичээч нар шүү дээ тайж гаралтай. Олон хүн бол энэ Монголын түүхийг бичгийг оролцсон Гангын Орос бол тэр. За тэгээд энд бол янз бүрийн сонин мэдээнүүд их бий. За эдгээрийг одоо янз бүрээр уншиж цуглуулж явсаар гад инженеаш бол даавынхаа хийсний өргөжлөж хөгс удиргийн том арман бичсэн. За энэ арман бол нэг талаас бол түүхийн одоо сурвалж материалуудыг өөрнөө ашигласан чухал одоо бүтээл. Нөгөө талаас нь уран сайхны маш урт тод хийлэмжтэй Чингис хааны түүх
Маш их өөрмөц бүтээл. Яг түүхийн их сурвалж гэж үзэхэд бол би бол хувьдаа жишээлбэл хөгс судраас судалгаанд иш татахыг бол цаашаадгүй. Энэ бол илүүтэй уран зохиолын шинжтэй. Тухайн инженерийн өөрийнх нь тэр дэлгэрэнгүй тайлбар аягүй орчсон. Зохиосон тайлбар гэсэн үг шүү дээ. Дэлгэрүүлээд ийм гэдэг чинь. Төсөөлөд зохиогоод байгаа байхгүй. Тийм тайлбар их орцсон учраас болохгүй байна. Харин тэр бусад их сурвалжийн шинжтэй бүтээл бол тодорхой хэмжээнд тайлбарлахдаа тэгж уран сайхны аргаар биш. Тэр чинь тийм тэдэн төрсөн. Тэрний дараа тэр тэдийн хүүхдээ эднэргээд яг алтан уургийн оюутын тэр юг огцаа задламжлалын байдал явуулсан бол хоорондоо байлцсан гэдгийг нь бол сонин мэдээлүүд байдаг. Агуулж идэг учраас тэдгээр бол их сурвалжийн шинж агуулдаг. За тэгэхээр одоо хоёулаа түүх бичлэг рүү буцаагаад авчих юм бол манай түүх бичлэг тэгвэл манжийн үед бол ингэж байгаагүй юм байна. Тэгвэл 11 онд ер нь богдхан гарсны дараа энэ түүхийг инги тгий ч гэдэг юм уу ямар нэгэн шийдлүүд гарч ирсэн үү тэр үед? Богдхан зарлиг гаргаад одоо энэ 1911 онд Монгол улс гээд зэргийн байгуулж шүү дээ. Тэгж байна. Одоо яг 20 дугаар зуунаар 20 дугаар зууны тухайд бол шинээр манжийн дайчин улсын харьяанаас гарч тусаар тогтнож байгаа. За тэгээд шинэ улс гарч ирэхээр түүхий бичдэг одоо уламжлал байна. Тэгээд богдхан Монгол улсын одоо шаштрыг зохиох зарлиг гаргасан. Тэгээд Монгол улсны шаштрыг зохиохоор олон бичиг заас цуглуулж судлаачид ажиллаж одоо эрдэмтэн иргэд ажиллаж зарим зүйлийг бол бичсэн. За гол нь бол хааны зарилгаар одоо улсын алтан түүхийг бичих ихний шийдвэр нь бол богдхантай холбоотой. Шууд 11 онд гаргасан. Энэ арай хожим 14 онд байна уу 15 онд гаргасан шийдвэр байна. Тэгээ нэлийн хэдэн жил ажиллажсэн. Гэхдээ энэ ажлаа бүрэн дуусгаж чадав. Энэ олон жил үргэлжлэх ажил. Бичих цаас юм цуглуулж агаад тэгээ чи нөгөө дайн сам хосгол юм хаттын зэргийн дүрм гэлтер болж хуураад сүлтээ нөгөө таан манж ширнээс 19 он дуугаад 21 оны хосгол өдр бол бөө болж байна. А тэгээ 21 оны судрагчийн үрэлэнгийн үйл ажиллагаа бол 22 онд байгуулагдсан судрагчийн үрэлэнгийн үйл ажиллагаа бол тэр юутайгаа ямар нэгэн байдлаар холбоотой. Монгол улсын шаштрыг бичих үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбоотой. Монгол улсын богдхант Монгол улсын бичгийн мэрэгдийн одоо ихэнх нь ардын засгийн газар төшөөлөлт газрын одоо байж байгаа. Зарим нь бүр төвшмөл болоод ардын засгийн газраас хариуцлагатай алба хашаад судрагчийн үрэлэн байгуулцаар явж штеп гэдэг юм шиг. Жишээлбэл Жамсрын зэвний Жамсран бол тийм. Жамсрангийн зэвэн бол нэг жишээ. Ингээд явж байгаад ер нь бас л түүхээ аль бие усаар бичгээр бас гаргаж чадахгүй л яваад байсан гэсэн үг манай улс. Тэгээ анхных нь хизээ гарав. Ингэж явж байгаад манай анхны түүх бичлэг гэх юм уу аль бие усны гэх юм уу ийм түүх бичлэг хамгийн анх энэ 28 9 оны үеэс эхлээд 30-аад онд ардын үсгийн түүх бичих гэж нэлээд оролдож ирсэн. За шинэ үеийн түүхийг сүүлийн үеийн ойрхон үеийн түүхийг бичих гэж их оролдож ирсэн. Магсаржав лосол амар гэх мэт одоо яг тухайн үйл явдалд өөрсдөө бичлэн оролцсон хүмүүс түүнийг одоо илүү баг зэрэг ангич юм нэмээд нэмэхгүй бол цэвэр үндэсний үйл санаанд үндээс бичих гэж оролдоод бичиж байсан. Бичсэн. Тэгтэл тэд нар хэвлэгдэж өгдөггүй. Нэлээд асуудалтай болоо. Амрын товч түүх бол хэвлэгдээгүй тухай үед. За бусад тэр Магсаржавын түүх чинь бас саяхан хэвлэгдэж байна. Дэндүү гэж бас байсан тийм. Дэндүүийн товч түүх байна. Зарим нь бол хэвлэгдсэн л тэгээд ард бие усгал нууцтай холбоотой зүйлс бол. Зарим нь бүр гадаад хэвлэгдээд тийм. Үндсэндээ энэ үед бол яг түүхийн судалгааны төвчний бүтээл бол гарав. Нөгөө их сурвалжийн шинжтэй анхдагч үйл явдалд оролцсон хүмүүс нь түн дээрээс үндэслээд зарим нэг баримт материал нэмж баяжуулах маягаар бичижсэн. За анхны яг түүхийн орчин үеийн түүхийн үүднээс түүхийн судалгааны төвшөнд ишлэл зүйлттэй, ном зүйтэй тийм ээ. Тийм гол улсын албан түүх бол 1955 оны бүгд найрамдах Монгол ард улсын түүх гэдэг бат зохиол. Энэ зохиол бол
тухайн үед гол одоо арга зүйн хандлага болгож ирсэн, намын үндэс суртал болж ирсэн марксист түүх хүчлэг буюу одоо түүхийн материализмыг гол олгоод түүхэн дэх одоо ангийн тэмцлийн үүднээс бичсэн түүхийг бичсэн. За неолит болоод одоо хүрлийн үе хүртэлх тэр хэсэг нь бол ерөнхийдөө бас нэлээд үндсэн суурь дэвсгэр одоо хүртэл явж байгаа. Яг зарим нэг сүүлийн үеийн шинжилэл, технологийн хөгжил мэдээж апдейт хийх боловч чулуунцгийн үеийн түүх бол тэр үед одоо тэр улсын нутаг дэвсгэр дээрх чулуунцгийн үеийн түүхийг бол анх удаага нэлээд тодорхой бичсэн байна. За хойшоогоо одоо хүрлийн үеийн хүннүү өдр гэдэг энэ эртний улсуудын түүхийг нэгтгэж археологийн холбоортой зүг хандтгаад тийм ээ. Ингэж бичсэн бүтээл бол байгаагүй Монголын түүх. За тэр бол анх удаага ингэж бичсэн. Хүннүү тэгээд юунуудаа Сямби тийм ээ. Жаны. За мөн төрөг уугуурыг харь гаралтаар түмэн гэж оруулж ирсэн. За Кетаныг бас Монголын түүхийн юунд нэг төр тусуудын нэгэнд оруулж ирсэн. За харин Топовыг бол оруулж ирээгүй. Жужааныг дангаар навж үзсэн тийм. За энэ бол одоо хинээс ялгаатай амрын Монголын товч түүхээс бол ялгаатай. Амрын товч түүх бол Топовыг дээр тулгуурлаа бичсэн байдаг. Сямбигийн улсуудын үе. Монголын бүгд Монгол орд улсын түүх бол Жужаан ус дээр тулгуурлаж бичсэн. За хойшоогоо Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний үеийг тусгайлан бүлэг болгож бичиж байгаа. За ингээд ер нь бол үндсэн ерөнхий үйлчлэлийг ядч хамгийн наазах үйлчлэлийг тодорхой болгож гаргаж тавьсан. Анхны одоо том бүтээл. За хоёулаа тэгэл энийг ер нь мөшгөө дуусгах чинь. Энээс хойш ямар гол бүтээлүүд гарав. Одоо ер нь юу болсон байна гэдэг энэ сэдвээ Монголын түүх бичлэгийн түүх одоо түүх бичлэгийн түүх гэдэг яриа болчлоо шүү дээ. Тэгэхээр энэ маань цаашаа яваад юу болов? 60 55 оноос хойш ямар бүтээлүүд гарав. За тэр дундаа хоёулаа яг түрүүн бол хоёулаа энийг илүү марксист өнцгөөс биччихсэн гэж байна. За тэгээд энэ явж байгаад 90 он гарснаас хойш юу болов? Юу яаж өөрчлөгдөв гэсэн энэ түүх хүчлийн түүхийг ерөнхийдөө сайхан хураангуулад нэг бүлэг сэдвээ хаа гэж бодож байна би. 55 оны бүгд Монгол орд улсын түүхийн бас нэг одоо тавьсан суурь дэвсгэр нь болохоор түүхийн Монгол улс дахь түүхийн судалгаа Монгол улсын нутаг дэвсгэр хязгаарлагдана гэдэг ийм юмыг тавьсан. Монголын түүхийг нутаг дэвсгэрийн өнөөгийн нутаг дэвсгэрээр ингэж тасалж агаад түүхийн бичсэн. За ингээд бол энэ одоо суурь дэвсгэр 90 он хүртэл үлдсэн. Магадгүй одоо ч гэсэн зарим түүхийн юм дээр хүчинтэй. Одоо Монголын түүхийн судалгаанд одоо ч гэсэн энэ төслүүд хүчинтэй. Монголын түүх гэхээр Монгол улсын түүхийг авч үздэг тийм. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нэг чухал үзүүлэлттэй. Nation state чинь нутаг дэвсгэртэй байх хэвээр. Тэгэхээр nation state үндэстэн улсын түүх чинь тэр нутаг дэвсгэр дээр өрнөж ирсэн түүхийг бичиж идэг. Нэг тийм одоо субъектив тал байгаад байдаг. Тэгээ одоо Монголын түүх гэдэг чинь том өргөн ойлголт. Тэгэхдээ яг бүгд Монгол орд улсын түүх бол ийм яг одоо хаалх хов төвсглийн хязгаарлагдчихж байгаа байхгүй юу? Тэгээ энэ түүхийг бичдэг. Жишээл өвөр Монгол бичээд энэ түүхийг бичдэг. Тэгээд жишээл өвөр Монголын түүхийг орхичдаг ч юм уу тийм. Нэг ийм одоо тал үүссэн. За ингээд энэ бол ерөнхийдөө одоо хүртэл баг үргэлжлэж байгаа. Ялангуяа энэ улсын түүх дээр бол энэ нэг бол буруутгах бас өндөрлөлтэй. Энэ одоо яалчгүй өнөөгийн дэвсгэрээр түүхийг бичгээс өөр яах вэ гэдэг тийм. Гэхдээ нөгөө талаасаа Монголын түүх гэдэг бол зөвхөн одоо энэ Монгол улс гэдэг өнөөгийн нутаг дэвсгэр дээр байгаа үндэстэн улсаас гадна байгаа өөр бас Монгол улс атнуудын түүх хамрагдах хэрэгтэй гэдэг ийм байр суурь бас байна. Тэгээ энэ байр суурь хэрвээ 90 оноос өмнө энэ хоёр дахь байр суурийг баримтлах юм бол яг уу гэхээр одоо үндэсний хүчилтэн болж хувирдаг гэсэн. Одоо Нарман Монгол, Пам Монгол үзэлтэн. Тэгээд үнцэрхэг үзэлтэн болж хувираад буруутна. Тэгээд зарим судлаач тийм учраас хамаагүй өвөр Монголын түүх эднийг бичгээс боломжтой зөвхөн намын даалгавраар албан хэрэгцээнд бичдэг ч юм уу тийм. Иймэрхүү хандлагууд бол байсан. За бүгд Монгол орд улсын түүхийг 60-аад онд 3 бойтоор нэг дэлгэрүүлж гаргасан. За энэний нэгдүгээр бот нь Монголын эртний түүх бол эзэнт гүрний түүхийг одоо хамруулад тийм нэгэн том нэг 2 дугаар бот нэгэн том ботгаа болсон. За 20 дугаар зууны түүх төр тусгайлан одоо анх удаага нэг бот
зориулсан. Ингээд түүхийг одоо нэлийн дэлгэрэнгүй болгосон. Завун дээрээс нь үдс судлалын хяналтыг чангатгсан. За тэр 55 онд байсан тэр юуны хятадын тухай зарим нэг мэдээлэл эднийг бол ингээд засаад 60-аад оны 3 бот дээр бол үдс судлалын хяналтыг нэг хятадтай гэд муудалцчихсан байна. Тийм учраас илүү зассан байд. 84 оны 1 бот дээр бол үдс судлалын хураангуй илүү одоо догом шинжтэй бүр тийм үнэлт төмөлтүүдийг оруулж өгсөн. Гэхдээ сүүлийн үеийнхээ судалгааг бол нэмж ахиулаад судалгааны төвшин болоод дахиад яваад байгаа. Судалгааны төвшөнд бол энэ улам явцураад байгаа. Ийм зүйл явж ирсэн. 90 онд ардсан хувьсгал гарсны дараа монголчууд түүх рүүгээ хамгийн хэрэглээд хандсан. За юу хийсэн бэ гэвэл за нэг Чингис хаанаа бас арай дэмжүүлсэн байна. Энэ бол та. Гэхдээ энэ бол яг 90 оны ардсан хувьсгалын үр дүнд биш. 87 оноос эхлээд шүү. Одоо өөрчлөн байгуулалт Монголд нэвтэрснээс эхлээд монголчууд Чингис хааныг одоо бодтой үнэлэх ёстой. Дандаа ингэж алж ятаад байсан гэж болохгүй энэ ч одоо манай үндэсний баатар штэ гэдэг асуудал өөрсдөө үнэн сонь биччихсэн. Хэлмэгдүүлэлт бол одоо байж болгүй юм болсон байна. Энэ бол одоо хитрхи одоо олноор нь одоо хууль бусаар баривчилсан үйл явдал болсон байна. Яалтчгүй энэ бол одоо гамшигтай аймаар юм болсон юм байна гэдгийг биччихсэн. Чоос нэр анцаар захирах дэглэм бол одоо ямар нэгэн үнэхээр асуудал байна. Цэдэн балын мөн одоо Цэдэн балгууны түн ба түүний тойрон хүрээлэгчдийн асуудал үнэхээр болохгүй байсан юм байна гэдэг чинь. Иймэрхүү түүх рүүгээ хандсан зүйлсийг биччихсэн. За мөн ардын намын анхны дарга чинь тэр Сүхбаатар жавсан биш юм биш тэ байгуулагч нар чинь. Тэдгээр зүгээр дагаж явсан хүмүүс юм биш тэ. Гол ба дарга гол үүсгэн байгуулагч чинь бодоод анзаа хоёр юм биш тэ. Эдгээр бол яг 90 оноос өмнө 87-аас 90 оны хооронд хөндөгдөжсэн сэдвүүд. За 90 оноос хойш бол бүр задгарч. Бүрэн хэмжээнд. За ингэсэн чинь Монголын түүхчид маань 90 оноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэхээр түүх улс төрийн түүхээ шинээр судалсан эргэж харж. 20 дугаар зууны түүхтэй заваас эзэн дүүрний үед дээр. За тэгэхээр улс төрийн түүх зайлшгүй судлах хэрэгтэй. Угаасаа хаан ч ихлэ судалдаг. Орчин үеийн түүхийн судалгаа Англид үүссэн тэгэхдээ улс төрийн түүх биш ч л үүссэн. Тэгээд дараад нь тэр эдийн засаг соёл социал асуудлууд чинь дараад нь түүхэн өөрөө ингээд судалгаанд төрөлжөөд хөгжиж ирэхээр нарийсаад тийшээ орт юм байна л да. Эхлээд улс төрийн түүхийг бичдэг юм байна. Удирдагчдыг дараалал гэдэг тус бүрийн үйл ажиллагаа тэгээд тус бүрийн үйл ажиллагааны одоо үр дагавар тийм эерэг үр дагавар сөрөг үр дагавар ингээд хоорондын уялдаа холбоо гадаад харилцан бүгдийг ингээд улс төрийн бичдэг юм байна. Манайхан улс төрийг нь маш одоо үдс сурталчилсан байдлаар бичсэн байсан учраас 90 оноос хойш энийг залруулахад бол бараг 20 жил болсон баха. Үүнийг бичнэ гэж. За 1996 онд илүү 95 онд 20 дугаар зууны Монголын түүхэн тайван гарсан. Энэ бол яг 20 дугаар зууны Монголын түүхийг бүхэлд нь бадсан чухал юм одоо тухайн үеийн тэр улс төрийн түүхийг нь шинжилэн одоо үдс сурталгүйгээр бодиттойгоор тайлбарлахыг оролцсон нэлийн чухал том алхам болсон. Тэр номны үндсэн дээр 2003 онд монголчууд даагуудаа түүхээ 5 ботор гаргаж байгаа. Монгол улсын түүх. Талаацсан том ботэл гэсэн үг тийм. 5 бот. Судалгааны найрын ширийн дата юмны хувьд бол урд өмнөх одоо түүхийн судалгааныхаа өрсөн тухайн төвшөнд байгаа одоо үйл явдлуудын тэр судалгааны төвшин бол ерөнхийдөө агуулж чадсан. Гэхдээ чухал үйл явдлууд дээр бол 90 оноос өмнөх үеийн судалгааны төвшинг бол нэг айхтар ахиулагч тийм суурь судалгаанууд тийм бүх үе дээр тэгж хийгдэг байсан. Гэхдээ ямар ч гэсэн 5 бот болгож дэлгэрүүлээд үндсэн дүгнэлтүүдийг нь өөрчилсөн. Улс төрийн дүгнэлтүүдийг илүү объектив болгоод зарим талдаа илүү одоо үнсэрхэг бараг тийм үндэсний тийм шинжтэй болгож гэж өөрчилж бичсэн 5 бот зохиол байгаа. За ингээд бол 2003 онд гарчаад за 5 бот зохиол гарсан чухал үйл явдал болсон. Ингээд мэдээж салбарын чиглэлийн судалгаанууд хийгдэж археологийн судалгаанууд хийгдээд архивын баримтууд шинээр нээлттэй болоо ил болоод тийм Монголын түүхийн бүхэл үеэр урагшаа ахис дэвшил гараад явж байсан. За энэ 2017 онд Монголын эртний түүхгээ 5 бот
манай Мойсийн түүхийн нийгэм гаргасан. За энэ бол яг түүхийн нэг үеэр 5 бот одоо анхудаа гаргасан. Асар дэлгэрэнгүй материал гэсэн үг шүү дээ. Ажил болсон байна. За энэ нэг түүхийн нэг үеийг 5 ботор өмнө нь бол Монголын түүхийг 5 ботор гарч ирсэн бол энэ Монголын эртний түүх болохоор нэг түүхийн нэг үеийг нь үе шатыг ингээд тоцон задал 5 ботор гаргаж байгаа. За энэ нь бол одоо түүхийг улам одоо дэлгэрүүлсэн ахаад илүү одоо үндэсний төвшөнд судалгааны чиглэлүүдийг хөгжүүлэх хүчтэй ийм том ахис төвшил байсан. За мөн энэхүү эртний түүхтэр тэр хүннүүгийн угсаагаар бол монголчуудын угсаагаар эднээс нь яаж холбогддгийг, за энэ эртний улсуудын улс төрийн үйл явдал нь яг нарийн хаанаар нь бичвэл яг юу болдгийг тийм энэ бүхнийг монгол хэл дээр хамгийн одоо дэлгэрэнгүй тодорхойлж бичсэн үйл явдал. За мөн тэр ялангуяа тэр хүннүүгийн шанийн нарын улс төрийн бодлого дайм байлдаа тийм одоо Тямрал тэнцэл гадаад бодлого гэдгийг бол монгол хэл дээр бол энэ хэмжээнд одоо дэлгэрүүлсэн зохиол өмнө одоо тэр бүр ховор байсан. За тэгээд бас тэр Сямбэж уучаа ингээд уус болгоноор ингээд аваад үздэг. Тэгэхээр энэ эдгэрийг бол нэлийн урагш нь ахиулсан бүтээл болсон байна. За үүний дараа 2020 онд билүү энэ Монголын эзэнт гүрний түүх гарсан. Бас манай бас 5 бот тийм. Түүхэнд их Монголын эзэнт гүрний түүх 5 бот. Хараад за энэ бол эзэнт гүрний түүх гэдэг нэг 200 орчим 200-300 орчим жилийн түүхийг тусгайлан 5 бот болгож бас задлж гаргасан. За асуудлын гол нь мэдээж ингээд түүх бичлэг маань илүү детальны дэлгэрэнгүй болох чиглэл рүү ингээд яваад байгаа тийм ээ. За түүнээс гадна энэ илүү одоо үндэстэн улсын нүдээр онлоо харж тайлбарлах ийм чиглэл рүү бас түүхийн судалгаанууд маань яваад байгаа. Анх бол цэвэр түүхийн материализм Москвагийн одоо үс баримтал дээр тулгуурлаж түүхээ бичиж эхэлсэн тийм ээ. 2003 онд бол үндэсний үзэл санаан дээр тохирсон тийм дүгнэлтүүдийг бол сольж тавьсан. Тэгвэл одоо сүүлийн үед бол энэ 5 ботууд Мойсийн түүхийн нийгмийн 5 ботууд дээр бол өөрсдийн одоо болж өгвөл өөрсдөө яг Монголын түүхийн Монголын нийгмийн байгууллагыг тайлбарлах санаа оноогоо дэвшүүлэх тийм ээ. Ийм одоо чиглэл рүү эрэл хайгуул хийж байгаа. Ийм одоо өөрчлөлтүүд гарч байна. Тэгэхээр ер нь энэ 5 ботоор явах удахгүй бол бид нарт одоо нөгөө эзэнт гүрний хойтлын 5 бот гэдэг 20 дугаар зууны 5 бот гаргах төлөв байх шиг байна да. Тэгээ 5-5-аар нь гаргаал. Одоо манай техникийн эзэнт гүрний дараах үе гэдэг 5 бот дээр ажиллаж байгаа. За. Тэгвэл яг л жамаараа явж байгаа. Хэдэн жил ажиллаж байна. Тэгээд тэр 5 бот одоо удахгүй гарах бах. Зарим нь бол угаасаа дууссан. Тэгээд одоо нэг зөөхөн 1-2 бот дээр нь ботын ажил дуусчвал тэгээд шууд хэвлэгдээд гарчих юм билээ. Зарим 2-3 бот нь лав эвлийнх нь бэлтгэдэг юм болчихсон байх шиг. Янзын ажил хийж байгаа юм байна. Ер нь нөгөө нэг их баялаг хөрс 90 оноос хойш тавигдсан. Тэгэл тэрэн дээр одоо буцаагаал багцлах ажлууд нь л яг л нөгөө жам ёсороо гэдгсэн юм одоо нөгөө үйлчлэлээрэл ингээл явж байгаа юм байна гэж ойлголоо. За тэгээд танаас үргэлжлүүлээд одоо тодруулах сонирхмоор байгаа юм нь энэ сүүлийн үед ингээд түүхийн сэдвээр янз бүрийн романууд гардаг болж, за дээрэс нь түүхийн одоо янз бүрийн нийтлэлүүд гэдэг юм зүйлс гардаг болж бид нар ер нь энэ зүйлсийг унших үедээ ер нь одоо яг энэ бодтой юу илүү одоо нэг баримтад тулгуурсан гэдэг тийш нотлогоон тулгуурсан гэж хэлдэг. Тэр тийм зүйлсийг уншиж явах үедээ манай одоо уншигчид юу анхаарч уншиж явах хэрэгтэй юм болов. Зарим хүн бол бүр уран зохиол уншичаа тэрийгэ бодит түүх мэтээр сэтгэе яваад байдаг тий. Тэгэхээр тэрнийг уран зохиол түүх хоёроо ялгахгүй шахуу яваад байдаг. Ийм хүмүүс та ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь энэ уран зохиолыг ч тэр эсвэл түүхэн нийтлэлийг ч тэр тий уншиж явах үедээ одоо нөгөө талд нь баланслахын тулд тэнцвэржүүлэхийн тулд юу бодож явах хэрэгтэй вэ? За мэдээж хүн болгоныг бид нар мэрэгжлийн түүхч болгож бол арай чадахгүй байх. Гэхдээ мэрэгжлийн түүхчхүний зүгээс өгөхөд ер нь аливаа зүйлийг уншихдаа юу бодож явбал зохилтой вэ гэдэг тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ та? Ер нь түүхэн уран зохиол унших зүгээр л тээ. Сайн бичсэн түүхийн уран зохиол бол муухан судалгаанаас авах дээр идэг. Тэр
зохиолч хүний нөгөө судлаачийн хийж чаддгүй юм зохиолч хийж чаддаг байхгүй юу гэвэл хоосон орон зайг өөр бөглждөг байхгүй. Нэг 3 жилийн үйл явдал тогтоо байлаа гэхэд бодож байгаа энэ үеийн хүмүүс чи ингэж амьдэрдэг байсан, хаад ноёд нь тэгж амьдэрдэг байсан. Энэ 3 жилд нэг энэ хүн ийм юм хийж явсан даа гэж зохиогоо өсөж штэ. Зохиол дээрээ тий. Тэр уг нь мэдээ судалгаа бол биш. Энэ уран зохиолын нэг хэлбэр тий. Уран зохиолын нэг төрөл. Энэ бол уран сайхны одоо хийсвэрлэл. Тэгээ энэ угсаа хүн төрөлхтний тэгэл хийсвэрлэх тусдаа тэрийг уншаал нэг нь хийсвэрлэл нөгөөдөл нь уншаал таашаал гоо сайхны таашаал авч штэ. Тэгээ түүндээ түүхэн зарим баримтыг ашиглаад ирэхээр түүхэн маяг тийм ээ. Тэр түүхэн үйл явдлын тухай яриад ирэхээр түүхэн маягийн утга зохиол уран зохиол болчихж байгаа болохоос биш. Цаанаа бол энэ чинь зохиол. Тэгэхээр түүн дээр бол миний хувьд бол тэгнэ гэж зөвлөх юм да тааж ал. Яг хоо зохиолчд маань өөрсдөө юмаа зохиохдоо уран зохиолоо бүтээлээ төөрөхтаа одоо логик үндэслэлтэй хүнд одоо үнэмшилтэй сонирхолтой байх тус тэр талаас л бодвол ингэж харж хандж бичдэг байх. Зарим нэг гэхдээ яг түүхч юм шиг сэтгэдэг тийм зохиолчд бас байна л да. Тэр бол тийм номнуудыг уншихтаас миний зөв мэрэгжлийн хувьд бол сонирхолтой байдаг. Нийтлийн хувьд бол нэг юм ялцгүй ялах ёстой юм гарч ирдэг. Судалгаатай. Зарим одоо баг судлаач юм уу эсвэл нэлийн хариуцлагатай уран бүтээлч эсвэл одоо юу хүмүүсийн ярихыг сонсч ирсэн. Одоо сэтгүүлчнэр тийм юу гэж нэгсэн нийтлэл төр үндэслээд түүхийн бод байдлын тухай яриад байна. Хин нэгэн хүний бичсэн нийтлэл төр үндэслээд тэр хүний бичсэн одоо номд тэгж бичсэн. Тэр номын судалгаач нийтлэхгүй нийтлийн ном. Гэтэл энэ нь бол судалгаа нийтлэл хоёроо ялахгүй байгаа нь зүгээр нийт олон нийт төдийгүй судлаачид нийтлэлчд маань өөрсдөд нь байгаад байна. Тэгэхээр судалгаа нийтлэл хоёрыг хамгийн гол ялгадаг юм бол судлагдсан байдал гэдэг. Introduction хэсэгтээ энэ сэдвийг хүн ингэж судлаад ийм зүйлэн тодорхой болсон юм аа. За харин энэ асуудал нь эдгээр судлаачид ийм зүйлийг нь одоо сайтар бүрэн тодорхой болгоогүй байна. Эсвэл маргаантай байна. Эсвэл ингэж маргалдаад өөр байр суурьтай байгаад байна. Би энэ асуудлыг энийг судлахаар одоо зорилго тавилаа гэж яагаад үндсэн судалгааны хилдэг. Ингээд ирэхээр энэ судалгаа болж. Түүхтэр бас яг адилхан. Түүхийн тухай ямар ч сонирхолтой мундаг шин санаад бичүүлсэн нийтлэл одоо ямар нэг их байж лээ гэж бодъё те. Тэр их урд талдаа ийм судлагдсан байдал хийгээгүй бол нийтлэл болчихно. Түүхэн тойм. Түүхийн танилцуулга ч юм уу, эссе ч юм уу те. Тэгээ энд бол зохиогчийн эрх ч юм уу янз бүрийн юм ярих хэцүү. Тэр хэлбэршүүлсэн бүтээл ангилд орчих байгаа байхгүй юу? Жишээлбэл энд бол би Баабур, Цэнддоо нарыг дуулчих байна. Эднээс бол түүхчний судалгааны бүтээлүүдийг маш их уншиж танилцсан хүмүүс. Гэхдээ өөрсдөө судалгаа хийсэн гэж бол хэлэхгүй. Яг тэгвэл эднээс чинь судалгааны тоймоо бичээв. Тэгээд түүхчний бүтээл дээрээс нэмээд баримт түүхийн их сурвалжууд бас өөрсдөө сонирхож олж үзээд баяжуулчихж байгаа. За ингээд бол энэ бол маш өндөр түвшний нийтлүүд. Ийм нийтлүүд бол хянж байдаг. Жишээлбэл одоо Джек Waterford-ийн юунуудыг хэлж болно, номнуудыг хэлж болно. Дэлхийн хаанч тэр ийм нийт зориулсан судалгааны хэмжээний ийм хэлбэржүүлэлттэй, ижлэг зүйлттэй тийм ийм юунууд түүхийн чиглэлийн номнууд бол байдаг. Гэхдээ энэ бол тухайн нийтлэлийн байр суурийг илэрхийлж байдаг. Энэ бол ямар нэг академик байр суурь руу ордоггүй. Академик байр суурь гэдэг нь илүү хүндрэлтэй олон жилийн явцдаа нэг юм бичих гэж та магадгүй нэг өгүүл дээр 10 20 жил бол тэр өгүүллийг нинж уншихгүй ахаад 50 жил болно те. Дараад нь одоо 70 жилийн дараа хин нэгэн хүн байхгүй болцоо. Хин нэг хүнийг байхгүй болцоо хойно өөр нэг хүн 70 жилийн дараа өгүүллийг үзснэ. Энэ чинь ингээд юм бичсэн байж тээ. Ийм юм байдаг юм байна. Тэгэд ишлээд яваад эхэлдэг. Нөгөөх нь ингээд шууд цаг хугацаа үйл хамааран олон нийтийн сонирхлоос хамаарахгүйгээр академик ертөнцийн өөрийнхөө байр суурийг ишлээд ингээд явдаг. Тогтолцоо шүү дээ. Айгуу хатуу дэг журам бүхий тогтолцоо. Энэ
тогтолцоон дотор юм бичиж хөвлүүлж байшрын эзлэн гэх чинь тэр юуныхаа шал өөр ажил одоо нийтдээ айлцах популяр үйл ажиллагаа явуулахаас шал өөр ажил. Энэ хоёр өөр чадвар тэгээ хоёулангийн чаддаг хүн гэж за баг байхгүй гонгоо уур тий. Гэтэ ямар ч байсан энэ хоёр бол хоёулаа нэгэн зэрэг оршоод явах хэрэгтэй зүйл гэдэг та бол санал нэгтэй явах шиг байна тий. Энэ нь бол олон нийтэд зориулсан бичвэрүүд, бүтээлүүд бол гарч явах хэрэгтэй. Нөгөө талд нь академик судалгаанууд нь гэсэн явж явах хэрэгтэй. Дунд нь одоо юу гэдгийг нөгөө талын хүмүүс нь бол хаамаагүй янз янзын чанартай марж байгаа шүү дээ. Зарим нь бол нэлээд сайн их сурвалжуудыг дурдаад хооронд нь нийлүүл явждаг. За тэгтээ хоёулаа одоо жоохон чанаргүй руу нөрё л да тий. Бүр энэ одоо бидний дунд ярьдаг энэ pseudo science гэж орсууд англи дээр бол pseudo science гэж хэлдэг тий. Хуурмаг шинжилгээ ухаан гэж хэлдэг. Тэр энэ хуурмаг шинжилгээ ухаан гэхэр нэг юм шинжилгээ ухааны дүртэй юм шиг харагддаг хэрнээ айгүй үнэмшилтэй юм шиг. За ашигласан нэр томьёог нь харахаар ингээд нэг шинжилгээ ухааны дууч юм шиг мөртлөө яг үндэ шинжилгээ ухааны биш байдаг. Тэгээ ийм зүйлс зүгээр миний анзаарснаар бол за байгалийн ухаанд бол мерсэр байна. Тэ одоо юу гэдгийг сүүлийн үед бол байгалийн ухаанч байхдаа одоо бас нэг тийм авра онцлогооч гэнэ алганы хээ үзэн чинь хурууны хэгээр янз янз юм үзэн за квант гэж даалж өгч л багш байна л да. Нөгөөтэйгөр зүйл миний анзаарснаа энэ түүх төр их амархан наалдаад байх шиг ингэ санагддаг. Миний ялангуяа би бол бүр хэлээд байгаа. Түүх үндэсний үзэл pseudo science 3 бол маш гайхамшигтай жор гэх юм аа. Маш амархан донтуулдаг. Тэ хүнийг тэр итгэхийг хүссэн зүйлээр нь амархан дэгээдэд авчдаг ийм зүйл юм байна да. Их тийм амттай мансууруулдаг зүйл юм байна гэж бодод байгаа. Тэгэхээр энэ зүйлс ер нь яагаад үүсдэг юм бэ? Ийм зүйлс ер нь зөвхөн Монголд байгаа юм уу? Дэлхийд бол бас байдаг л. Гэхдээ манад илүүтэй их байгаад байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрөд байгаа. Тэгэхээр энэ псевдо түүх те псевдо түүхийн шинжилгээ ухааны талаар та бас сонсогчдод нэг тийм ойлголт өгвөл бас их айтайхан байх ба. Яагаад тэгэхээр энэ зүйл бол одоо миний харж байгаагаар бол бас л нэг тийм хор тавдар шиг юм шиг, зарим талаар бол бараг л шарилж өсчих юм шиг ингээл ургаад л байна л да. Сүүлийн үед нөгөө хин дуртай нь бас нийтэлдэг болчих. За мэдээж энэ бол хүний эрх. Гэхдээ бас энд нь хүмүүс тамирдах үедээ нөгөө талаас илүү аятайхан бичдэг хүмүүсийн зүйлс бүдгэрх үедээ гэдэг тийм л тэр хоёрын хооронд нь ялгах чадварыг уншигчд нь өөрт нь ядаж олгомоор байгаа байхгүй. Бид нар мэдээж хориглож болохгүй, хааж болохгүй. Гэхдээ уншигч өөрөө илүү хэрсүү ялгаад уншчих юм бол би нөгөө төрөлд нь орон зай байхгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр би аль болох уншигчдыг яаж энэ дэр сэхэрүүлэх үү гэдэг талаас нь таныг яриасаа гэж хүсэж байна. Би оюутан байхдаа их уралжин гэдэг ном уншиж байсан. Эрдэнэ гэдэг автортай. За тэр их уралжин дээр бол да миний тийм байгаасаа гэж боддог бүх юм бичигдсэн байдаг. Монгол бол бидний хамгийн агуу үндэстэн. Монгол бол одоо соёл мэргэжлийн өлий Монголоос бүх юм үүссэн. Шүмээ худлаа гэвэл шүмээрүүд Монголоос гаралтай. Ингээ бичиж явчихсан. Тэгээд шүмээр төдийгүй дравидууд энтхийн тийм Хараппагийн соёлынхан Монголоос гаралтай. За ингээ бичсэн. Тэгээ Эрдэнэ гэдэг ямар хүн юм бэ? Ямар агуу хүн бэ гэдэг би бодож л гэхдээ бид чинь бас нэлээд түүх үзэж уншсан нэлээд гайгүй толгойд орж байгаа шүү. Тэгвэл тэр ном тэгж автчихсан. Соронзон байтаач. Тэр ном одоо ч над байгаа л да. Гэтэл хүн одоо ард түмэн аливаа ард түмэн живээд ямар нэгэн одоо нийт хүн төрөлхтөнд үнэлэгдэхээ байлаад ч юм уу эсвэл ямар нэгэн тулгарч одоо давж чадхааргүй саад бэрхшээлтэй тулгарснаас болж үндэстэн угсаатнаараа одоо дорой итчтэй үнэлэлтэд тулгараад болох байгаа тийм. Жишээлбэл тусгаар тогтнолоо алдсан Ирландууд ч юм уу эсвэл одоо хоёр их гүрний дунд авчтаар яаж чадах болсон монголчууд эсвэл төр усгүй болсон израилууд ч юм уу тийм ингээд нэг одоо ард түмэн эсвэл францчуудад бүр хитрхи дээрлэгдээд хутаанад оромжлогдсон германчууд ч юм уу тийм ингээд нэг ямар нэгэн арга бодож олд юм байна л та. Тэр нь бол өөрсдөө агуугийн солиорол авдаг. Тэр бол псевдонау гэдэг юмны одоо үүсэл юм болов би хувьдаа. За тийм юу гарч ирж ийм гэхээр тэр байгаа бүх бодит баримтыг үл хайхран зөвхөн одоо
хувь хүн дээр одоо жишээлбэл өөрийгөө агтаад яриад эхэлдэг хүн одоо тийм үе гэж байна. Тэр үе нь яг хүн яагаад тэгээд ингэ сэтгцийн тэнцвэр хадгалах вэ? Юм биш үү? Дотроо одоо юу яаж байгаа үед зөрчилдөө сэтгэл санаагаар унж байгаа үед эсвэл одоо үнэхээр амьдралын бүтлгүүдэд ороотод байгаа үед нэг тэгж сэтгэл санаагаа авч үлддэг одоо нэг эрүүл байх оролдлого. Гэтэ энэ бол төр зур байх хэрэгтэй. Яг тэр зүгээр хямралт үеийг давсны дагаа буцаад идэрч байгаа хэрэгтэй. Монгол бол 90-ад онд үнэхээр байхгүй болсон Монголын. Яг үндэсний бахархал бол яг тэр үед эргээд нөгөө нийгмийн эдийн засаг хямраад гудамжаар дүүрэн нөгөө гудамжны таран шиний хүүхдүүд үйлдээл арх тарсандаа живээр гинт хэрэг нь одоо асар их болчихсон тийм. Тэгэл сонин хэвлэл дээр ерөөсөө хүний үнэтэй цайтай юмнууд нь бүгд шар хэвлэлийн 8 болоод өөрчлөгдсөн. Ийм нийгэмд монголчууд яасан бэ гэхээр Чингис хаанасаа зүгтсэн. Тийм ээ. Тэгээд одоо Чингис хаанаараа дамжуулж одоо агуу их түүхээс очиж зүгтж байгаа. Одоо өөрсдийн одоо их мандан мадарч явсан үе иргэн сангалзаж тэнцвэржүүлж юм. За дээрэс нь яасан бэ гэхээр псевдонавт хуурмаг шинжилх манууд маш их одоо анхаарал тавьж уншсан байна. 70 гээ сонин байсан дүгэн гаргаж ирсэн. За тэнд бол одоо Америкийн уйгуулуудыг үгэн дээр холбож шууд Монголоос гаралтай гэж бичсэн байдаг байсан. Надад бас тэр их гоё уншигддаг байсан. Скивийн аймагуудыг ойн нэрээсээ баг монгол хэлтэй байсан юм биш үү гэдэг юм бичдэг байсан. Тэр сайн. Тэр надад бас их гоё санагддаг. За скив чинь нэр монгол юм биш үү? Эсхийг ирц цуудаг, айрыг эсгэж уудаг гин. Тэгээд Аримас гэдэг аймаг толгойлогч байдаг гин. Тэр нь ари гэдэг нь ойр гэсэн үг юм бэ энэ даал сонины тайлбарлаж байгаагаар гэдэг тийм. Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ бүх нь суур дэвсгэр бэлтжижсэн. За ингээд бол тэр Ч Эрдэнэ баха тэр одоо сайн асарч чаг болсон зайлшгүй хөргөө. Тэр хүний тэр их гурвалж ингээд тэр ном бол хуурмаг шинжлэх ухаан түүх хоёрын их одоо тэгээд үндэсний одоо үзэлтэй энэ гурвын бүр их нэгэн төвшин ахиулсан хойлмог тийм ээ болж таарсан. Гэхдээ тэр бол шинжлэх ухаан нотгоо байхгүй. Одоо фолк хий шинжилэл дээр суурилсан юм зүгээр л одоо байж болох ганц хувилбар олон хувилбарууд нэг хөлөөр барьж байгаа тэрийгэ дотор нь байж болох олон хувилбар болгож байгаа ганц нэг хувилбарыг барьж байгаа авчихсан л тийм зүйл хүн уншихад бол их үнэмшилтэй сонсон. За яг тэгэхээр түүнийг яаж ялгах вэ гэдэг асуудал байгаа. Юуны өмнө зорилгоо энэ хуурмаг шинжлэх ухааныг сурталчилж байгаа хүмүүс зорилгоо эхлээд тавьдаг. Дүгнэлтээ. Ихэнхдээ юу гэж юм гэхээр Монгол бол агуу дүүхтэй, агуу харт юм. Тэгэхээр үүнийг нотлохын тулд шинжлэх ухаан оршдог гэж шууд ярьна. Тэр их гурван номон дээрч тэр эсвэл одоо энэ сэргэлийн expedition гэдэг Facebook-ийн хуудасаар баг юм чийдэг хүмүүс байдаг шүү дээ. Хүмүүс чинь нэг л хүн л дээ. Тэр хүн бол одоо юм болгоны ихэнд л ерөөсөө энэ зорилго нь түүхийн судалгааны зорилго бол ерөөсөө л үндэсний одоо ой санамж бий болгох ч үндэсний бахархал төрүүлэх ч юм зүйл байна. Тэгээ тэр үндэсний бахархалтаа ингээд судалгаагаа үндэслэхээр нэг бол улс төрийн намын тийм ээ улс төрийн үжил сурталчилын үүднээс бичигдсэн түүх гарч ирдэг хамгийн сайнаар бодоход шүү дээ. Жишээлбэл одоо Монголын түүхийг ардын намын захиалгаар бичих, ардчс намын захиалгаар бичих хоёр өөр түүх бичигдэнэ. Мөнгийг аваад бичгээр. Түүх мэрэгжлийн түүх ч би одоо ч ганцаараа тэрийг бичлээ гэж бодоход. Гэхдээ эднээс бол арай хуурмаг шинжлэх ухаан арайч болчихгүй. Яг хоёр өөр түүх бичигдэнэ. Зарим нэг нь арай дэлгэрэнгүй, зарим үе нь арай илүү дэлгэрэнгүй бичигдээд одоо ардын нам дээр нэг нь илүү дэлгэрэнгүй, нэг үйл явдал илүү дэлгэрэнгүй бичигдсэн чинь ардчс намын захиалсан судалгаан дээр арай товч бичигддэг ч юм уу тийм. Ийм маягаар хоёр яг нэг ажил ингээ хоёр өөр бичигдэх боломжтой. Заавал гэхгүй л тийм. Гэхдээ ерөнхийдөө тийм боломжтой. Харин юун дээр бол нөгөө зорилгоо эхлээд тавьсан судалгаа чинь баримтыг хайхраа болж байна. Зөвхөн зорилгод үйлчлэх тэр зөв гэж үзсэн
нэг юмыг зөв гэж үзээд үүнийг нотлох зорилгоор судалгаа хийгээд ирэхээр судалгаа биш болчихж байгаа. Өөр судалгааны үндсэн зарчим нь зөвийг хайх биш шүү дээ. Судалгааны зарчим чинь үннийг хайх байхгүй. За тэгтэл Монгол улс оршин тогтнох нь зөв үү? Зөв. Монгол улс агуу түүхтэй байх нь зөв үү? Зөв. Тэгтээ түүхийг судлахдаа агуу түүхтэй болох гэж судалдаггүй. Тэгээд судалдаг гэж байгаа маань бол хуурм болчихж байгаа. Агуу түүхтэй байлгахын тулд судлаад байгаа юм биш. Үнэн түүхийг нь судлаад бичээд яваад байтал тэр чинь өөрөө агуу гэдэг нь ойлгомжтой болдог байхгүй. Бус нь хүлээмжшүүлдэг байхгүй. Агуу гэдэг чинь түүхч хүн нотлоод агуу түүхтэй гэж бичсэн учраас агуу болж байгаа юм биш. Агуу түүх үүсэж байгаа юм биш. Түүхч хүмүүс судлаад агуу гэж ерөөсөө бичлгүүгээр зүгээр судалж дэлгэрж тайлбарлаж өмнөнийг нь олж тогтоож бичиж дуусаад тий үеэс үед бичсээр хагаад тэдгэрийг нь хин нэгэн сэтгүүлч юм уу нийтлэлж эсвэл хин нэгэн ус төрч ч юм уу тий эсвэл нэг зүгээр нэг ингийн жирийн иргэн ч юм уу уншаад үнэхээр агуу юм байна гэдгийг ойлгоод сэтгэлдээ хэлж байгаа л явд. Тэгэхээр тэр сэтгэлдлийг аваачаад нотлохын тулд түүх судлаад ихнэ гэдэг бол энэ одоо энэ чинь судалж байгаа хэрэг огт биш. Энэ бол зүгээр л бодит байдлыг гуйлж байна л гэсэн. Тэгэхээр бид нар ялгаж уншихдаа бол тэрийг анзаарах хэрэгтэй. Зорилгоо ихлэ тавьж гинөө тий. Ямар нэгэн үзэл суртал, ямар нэгэн субъектив хандлагыг ихэж дэвшүүлж байгаа түүнийг нотлох зорилгоор баримт дуртаад эхлэх юм бол энэ ямар ч судалгаа биш юм байна. Тэгээ өөрийгөө шинжлэх ухаан гэж нэрлэдэг байгаа бол энийг гурван шинжлэх ухаан. Болголоо. Тэгэхээр манай үзэгчид бас ийм нийтлүүдээс бас л их болгоомжтой хандах хэрэгтэй байна. Их илүү улс суурьтай хандах хэрэгтэй байна. За дээрэс нь гол нь pseudo science-ийн тийм pseudo nauk гэж хэлээд байгаа зүйл энэ шинжлэх ухаан бол ер нь л дандаа донтуулах шинжтэй. Хүний сэтгэлийг татдаг багшсан төрөнд төрдөж байна тийм. Ер нь уншихаар ийм байгаасаа гэдэг тэр хүсэмжит зүйлс тэр илүү их ажилдаг болохоос биш. Яг шинжлэх ухааны зарчим дээр ажилддаг юм байна гэж. Тэгэхээр зөрүүлээд одоо нэлээд төгсгөл рүүгээ хоёлоо орох гэж байна. Одоо зөрүүлээд асуухаар ер нь энэ түүхийн шинжлэх ухааны гол үүрэг нь юу юм бэ? Нийгэмд гүйцэтгэх үүрэг нь юу юм бэ? Бид нар яг түүхчдүүл үннийг хайгаад бичиж байна. Гэхдээ тэр үннийг олоод бид нар яг яах гэж байгаа вэ? Зарим хүмүүс л тэр илэрсэн баларсан юмар чи юу хийх гээд байгаа. Тэгээд нэг илэрсэн баларсан юмны тайлбар хийх гээд байна. Зарим бүр усууд нь бол тэр одоо 13 дугаар зуунд тэр мундаг байсан чи тэндэл юм байгааз тэр үеийн монголчууд болон одоогийн монголчууд хоёр бол одоо баг хамааралгүй юм биш үү ч гэж бүрийг нөгөө талд нь хит зүйлс ярьдаг зүйлүүд. Тэгэхээр түүхийг ингэж үнэн мөнөөр нь судлахын одоо нийгэмдээ гүйцэтгэх үүрэг нь яг чухам юу юм болоо? Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаагаа мэдгүй бол одоо ингээд ой төрсөн самгчлуу адилч гэдэг юм уу манай уламжлалт үгнүүд байна. Түүхийн тухай ер нь манаач гэдэг төдийгөө өөр бусад улсын ч бас нэг уламжлалт үгнүүд байдаг. Өнгөрсөн зүгээ гаргуугаар бодвол ирээдүйн чинь хийгддэг үг их буугаар бодно гэдэг ч юм уу. Гэхдээ энэ үгнүүд бол түүхийн судалгааны яг одоо үндсэн зорилгыг бол ямар нэг илэрхийлдэггүй. Хүмүүс одоо юу гэж түүхийг юу гэж төсөөлдөг гэхээр үндэстэн улсын бахархал оршин тогтнож байгаагаа зөвтгөх түүхэн үндэслэл тийм ээ. Түүхэн зүй тогтол энэ улс оршин тогтнож байх ёстой гэдэг зүй тогтолыг түүх баталж байгаа тийм түүхээ баталж байгаа. Ийм байдлаар тайлбарладаг. Мэдээж ийм эдгээр нь бол зүйтэй тайлбар. Гэхдээ үндсэн зорилго нь бол биш. Мэдээж түүхчдийн цуг хийж идэг ажил мөн. Гэхдээ түүхчдийн ерөөсө гол хийдэг ажил түүхийн судалгаа ингээд тэр одоо өөртөө огт тавьтлгүй хамааралгүй тийм өнгөрч баларсан үеийн юм судлаад яваад байна гэдэг нь юу хийгээд юм бэ? Энд бол одоо үеийг судлаад байгаа. Одоо байгаа ямар нэгэн үзэгдлийг эсвэл юмсыг харилцааг өнгөрсөн түүхэн дээр нь аваач судалж өнгөрсөн түүхийг нь аваач очиж судалж байна гэсэн. За жишээлбэл одоо бид манай улсыг Монгол гэж нэрлэж байна. Яг одоогийн байдлаар Монгол улсыг Монгол гэж нэрлэх ямар нэгэн шалтгаан байхгүй. Одоо зүгээр хуулийн дээр 92 оны үндсэн хуулийн дээр тэгээ нэрлэлсэн гэдэг. Тэгвэл 92 оны үндсэн хуулийн дээр яагаад Монгол гэж нэрлсэн? Тэгвэл тэр
60 оны үндсүүлэн дээр Монгол гэж нэрлэлсэн байсан. Яагаад 60 оны үндсүүл дээр Монгол гэж нэрлэж байгаа? Гэтэл яагаад гэдэг асуулт ингээд тавиад яваад хахаар одоо бидний Монгол гэдэг улсын маань нэрийг яагаад Монгол гэдэг юм бэ гэдээ асуухаар нөгөөдөг чинь явж Монгол гэдэг нэрийн үүсэл Жужааны хаант улсын түүх Жужааны хаант улсын хаадын язгуурыг үүсгэсэн Монголио гэдэг хүний намтартай холбогдож явчихдаг байхгүй юу? Тэгтэл тэр Монголио гэдэг чинь юу юм? Монголио гэдэг нь ямар учиртай юм? Юу хийсэн хүн гэхийн тулд тэр үеийн эргэн тойрны нөхцөлийг мэддэг хэрэгтэй. Мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл үнэн хэрэгтэй юм. Тэрнээс биш зүгээр ямар нэгэн үйл сурталчилгын үүднээс бол үнийг одоо шууд Чингис хаан зохиоцсон гэж хэлчихэв. Одоо үйл суртал талаасаа бол жишээл Чингис хааныг магтдаг хүн байлээ гэхэд болж ухамшилдаг хүн байлээ гэхэд Чингис хаан зохиоцсон шүү дээ гэж хэлчихэв. Яагаад гэдэг асуулт зогсож шүү дээ. Асуулт зогсож. Гэхдээ яг судалгааны яагаад гэдэг асуулт бол тийм үйл сурталчилгын асуултанд одоо тулж зогсохгүй. Тэгвэл үнэн хамаг Монголыг хабуулгаан мэдж явуугаад баримт нь байна. Тэр чинь тэрний гарах юм бэ. Ингээд цаашаа өгөө явчих. За эсвэл сая нэг монголчууд адууга хятад руу амьдаар нь гаргаж байгаа мэдээний дор монголчууд адууга амьдаар нь гаргалаа гэд маш их одоо ууралж бохомдож харагдчихлээ. Тэгээд тэр хүмүүсийн цаана юу вэ гэхээр ерөөс адууга амьдаар гаргадаггүй гэсэн төсөөл байгаа байхгүй юу? За тэгвэл одоо болж байгаа процесс. Тэгвэл үүнийг яагаад амьдаар нь гаргав? Энэ ийм үйл явдал кейс бидэнд байсан юм уу гэдэг хай гэж бодъё. За 90 оноос өмнө адууга гаргаж ирсэн юм уу гэд хайхаар гараад ирчихсэн. За бүр олон мянган гаргаж ирсэн юм. Одоогийнхоос бүр хэдэн 10 дахин олноор нь бөөнөр нь бүр тууга гаргадаг байсан юм бэ. За яг тэгвэл тэр социализмын үеийг хамаагүй бүр дээр үедээ угаасаа гаргадаггүй байсан гэдэг нэг мэтгэлцлээ тий. За тэгвэл бүр дээр үедээ яадаг байсан гэсэн чинь одоо юун дээр шилбэл Монгол мин 2 чинь дадуугаар 8 хийж байгаа. За тэгвэл монголчууд энэ бол Монголын уугуул ёс биш ээ. Наа чи эзэн төрний үеэс үүссэн зүйл гээл одоо үүсгийгээл тэгтэл хүннүг үед бас баха адууны зах. Тэгэхээр одоо болж байгаа ямар нэгэн үйл явдал хамгийн анх хизээ болсон юм. Үүснэ хизээ. За тэгээд хамгийн сүүлд яг энэ үйл явдал хизээ давтагдсан гэсэн хоёр ерөнхий асуулт. Дандаа одоо үед холбоотой. Энэ хоёр асуултанд шинжлэх ухааны үндэстэй тодорхой судалгаатай баримттайгаар хариулахын тулд энд урьдчилаад түүхийн суурь судалгаа хийгдсэн байх хэрэгтэй. Тэгээд нөө түүх рүүгээ хаанддаг жишээлбэл сэтгүүлч нь за юу болсон Монгол хятадын хилийн худалдаа хамгийн сүүлд хизээ зогсож байсан. Одоо сая ковидоор тий зогслоо. Тэгэхэд хамгийн сүүлд хизээ зогсож байсан юм бэ нэг хайгаад тэр талаарх түүхийн судалгаа байж ах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд түүхчид тэр нь суурь судалгаа гэдэг хизээ нэг цагт хэрэг болж магадгүй гэдэг тэр өнгөрсөн цагийн судлаадлууд тодорхойлоод сурвалжийн хөтөлбөрөд байгаад судлаад тодорхойлоод энэ ингээд юу яасан байна судалгааны харилцаа нь яг эдийн үед зогссон байна гэдэг ч юм уу тийм энэ адууны бодлоо нэгсэн байх юм уу бид нар огт чинь нийгэмд амьдраад байгаа юм огт биш биднээс бол ерөөсөө юун дээрээ л явж байгаа өнгөрсөн түүхийн одоо үргэлжлэл одоо жишээлбэл социализмын үеийн маш олон юм бидний донд байна жишээлбэл нийгмийн даатгалын сан чинь социализмын үед байсан улсын төсвийн нэг хэсэг байсан. Одоо яг тэр үеэр улсын төсвийн нэг хэсэг зэрэгсэж батлагдаж явдаг шүү дээ. Биднээс одоо энэнийг хараад ойлгохгүй байхгүй юу? Яагаад нийгмийн даатгалын сан улсын төсвөд цуг батлагддаг юм? Ямар гэж хаанхын ямар гэж сони явсан социализмын үед тийм л байсан байхгүй юу? Тэгээ энэ нийгмийн даатгалыг жишээлбэл сайжруулахын тулд яах ёстой гэхээр одоо байгаа нөхцөлөдийн шалтгааныг тайлбарлах ёстой. Түүний тулд социалист эдийн засгийг ойлгох ёстой байхгүй юу? Ягаад энэ нөрийг хамтд нь хийгээд байсан юм? Тэгэхээр тэр социалист эдийн засгийг ойлгохын тулд түүнийг тусгайлан суурь судалгаа хийх ёстой. Үндсэн судалгаа хийх ёстой. Өнөөгийн цаг үед авах хамааралгүйгээр тусдан тэмдэн тавьж байгаа тэр үеийнх нөхцөл байдал дээр нь судалж, задлж, жиргэж тайлбарлаж тэ. Учир шалтгаанууд нь гаргаж ирээд нэг монограф ч юм уу гаргаад тавьчихна. Одоотой холбох асуудал өөр тусдаад ир чинь бодлогын судалгаа гэдэг юм байна. Одоогийн нөхцөл байдлыг харж байгаа. Энэ ер нь түүхэн дээр ямар юм байдгийг түүхчдийн судалгааг харж
ашиглаж тийм ээ. Энэ түүхний судалгаанаас үзэхэд энэ юм чинь хэдэн онд үүссэн юм байна. Тийм шалтгаантайгаар үүссэн юм. Одоо байгаа хүчин зүйл, одоо байгаа нөлөөлж байгаа хүчин зүйлээс одоогийн нөхцөл байдлыг харахаар энэ чинь юу вэ? Гол түүхэн хүчин зүйл нь хэвээр үйлчилж байгаа юм байна. Тэгэхээр түүхэн хүчин зүйлийг өөрчлөхөөс нааш энэ тогтолцоо чи өөрчлөлт болдгоо байна. Энийг хөгжүүлээг түүхэн хүчин зүйлд нь очиж нөлөөлөх ёстой байна. Тэрнэрийн тариа хийх ёстой байна гэж юм уу тий. Тэгвэл тэрүүнийг тогтод хадгалах ёстой байна. Тэр үргэлжлүүлэх түүх хүчин зүйлийг хадгалах ёстой байна гэсэн ийм зүйлсээр л одоо өнөөгийн амьдралтаа байнга холбогддог. Илүү улс суурьтай бодлого явуулах, илүү улс суурьтай дүгнэлт гаргахын тулд энийг бид нэр илүү зүгээр нэг өнөө маргааш харах эсвэл нэг гадны сайн жишг гээд нөгөө хуулаад аваад ирчих биш. Яг нөгөө нэг нутагшуулах эсвэл өөрсдийнхөө онцлог тохируулах ч гэдэг юм уу тэр зүйл дээр яг харахгүй биднэрт энэний нөгөө улбаагийн илүү гүн гүнзгий харахад илүү чухал юм байна гэж. За миний сүүлийн сонирхож байгаа асуулт бол энэ археолог, антрополог гэдэг шинжилгээ ухаанууд түүхтэй их ойрхон шинжилгээ ухаанууд байна л да. Эдний хоршил, ялгарал ер нь яаж өгдөг юм болоо. Мэдээж гуруулаас салшгүй холбоотой 3 шинжилгээ ухаан байна гэж би ойлгоод байгаа. Археолог бол гарцаагүй. За нөгөө талаас нь түүх, нэг талаас нь антрополог гэж. Энэ гурав ер нь хоорондоо юун дээр нь нэгдээд одоо юун дээр нь жоохон ялгараад, юун дээр нь хамтраад, юун дээр нь жоохон тусдаад байд юм бол. За магадгүй дээрэс нь яг зүгээр археолог руу гүнзгийрээ орохоор магадгүй одоо сүүлийн үед их нөгөө материал судлал тий одоо ийм балтгаас гараад ирсэн материалыг харж ирсэн нэг дүгнэлт гаргадаг, түүхийн дүгнэлт гаргаж болох бах. Магадгүй сүүлд бас ангаахтай жоохон холбогдуулна генетикийн судалгаанууд гараад ирдэг. Одоо яг хүн үү Монголын өвдөц мүү юм уу байл одоо зүгээр энэ интернетэд ороход миний нэг анзаардаг зүйл тэр ихгүй зүгээр энэ генетиктэй холбоод энэ туркууд их ядаргатай одоо өнөөдрийн Анатолийн туркууд их ядаргатай байхгүй. Нэг юм ярингууд бид нар та нар юу та нар бол бидний дүү гэл ингээл ядаргаа болоод байдаг байхгүй. Тэгээ би бүр туркт нэг удаа 2000 оны үед дунд сургуулийн сурагч байх үедээ явж байхдаа нөгөө Бэлгийн хааны толгойн хөшөөний зургийг хэвлэлцэн явдаг гэсэн байхгүй. Тэгээд сүүлдээ уур ураад хэрэлтгэрээ нөгөө зургийг ингэж гаргаж тавиад тэгээ өөрийнхөө интернет маань гэдэг байхгүй. Энэ Кимнлэ бензин гэдэг хоноо турк гэдэг ч байхгүй. Интернет маань гэдэг. Тэгээ дугуй болгочдөг байхгүй. За одоо та нар дугуй байж тий. Та нар бол эднээс шал өөр хүмүүс шүү. Генийн чинь судлаад үзэх юм бол тэр нөгөө генетикийн судалгаанд нэг сүрхий гараагүй байсан юм шиг байна л да. Тэгээ миний ганц барьдаг юм Бэлгийн хааны толгойн хөшөөний зургийг сайхан өнгөлөг ялчгүй монголчууд. Яг монголчгүй өнөрнүүдтэй налчгар хамартай тийм монголчууд төрхтөн баг. Тэгээ хинтээ адилхан байна гэдэг бүгд дугуулцдаг байхгүй. Тэгэхээр энэ шинжилгаануудын хоорондын уялдаа холбоо юу гэдэг юм болоо гэдгийг та нэг ер нь тэгээд дотроо энэ археолог, антрополог хоёрсон дотроо одоо янз бүрийн чиглэлийн судалгаа агуулсан. Одоо энэ генетикийн чинь нэг хэсэг нь одоо палеоархеолог, палеоантрополог, археологийн доторх палеоантрополог гэдэг ч юм уу тий. Яг одоо ингээд эртний хүний үлдэгдлэр дамжуулаад морфолог, анатоми бүтц тэгээд ахуй амьдрал идэж ууж исэн зүйлснээс ингээд энэ судлаад тодруулаад идэг. За тэгснэ нийгэм соёлын антрополог гэж байна. Тэр нь болохоор энэ археологоос баахан юутай зайтай нийгэм соёлын антропологийн дотроо эдийн засгийн антрополог, улс төрийн антрополог гэдэг бүр янз бүрийн юутай. Ерөнхийдөө бол энэ Европ төвд үзлээс татгалзсан маягийн ийм одоо нийгмийн судлал хийх гэж оролдоод тэгээд антрополог үсч юм болов гэж би ойлгоод ярьцгүй шинэ шинжилгээ ухаан штэ. Олон ч гэсэн харьцангуй заалах. Голцоо бол одоо бусад шинжилгээ ухааны онолыг авч ашигладаг. Гэхдээ судалгааны гол деталь нь бол амьдралын гүнд хэмжигддэг. Ийм одоо ерөнхий макро түвшинд биш, одоо микро түвшинд тийм ээ. Эндээс их сонирхолтой тайлбар үнцгүүд гаргаж ирж яадаг одоо санал болгох. Ингэснээр нийгэм соёлын антрополог бол яалтчгүй их сонин судалгаа. Гэхдээ энэ бол юу гэхээр түүхтэй холбог одоо шууд яг харилцаанд орох, шууд холбогдохдоо зайшгүй зүг тогтлоор холбогдож байгаа. Бид нар ч бүгдээрээ цаанаа нэг юм хайгаад байгаа шүү дээ. Зүг тогтол хайгаад байгаа шүү дээ. Зүг тогтол эсвэл нэг тогтвортой хандлага. Түүхийн турш байна уу? Нийгэм соёлын антрополог судалсан олон жил одоо судалсан том асуудал дэвшүүлсэн судлаачд бол яадаг вөхөр
ерөнхийдөө явсараа л нэг мэт түүх рүү орчих. Тэгээ түүх рүү орохоос түүх бичээд эхэллээ. Тэгэл археологийн бас олон жил археологи хийгээд яваад өөр ингээд одоо үлэмширэгдээд тийм ээ. Тухайн чиглэлдээ бүр ингээд томроод үлэмширэгдсэн том судлаач болоод ирэхээр том бүтээл мэдээж тойрно шүү дээ. Том бүтээл. Гэхдээ том бүтээл төрөхөөр бас түүх бичнэ. Түүхийн том бүтээл чинь ялчгууд археологчдын бичсэн түүх бол үнэхээр том бүтээл болдог. Ганцхан археологи хийгээд байвал тэр бол одоо мэдээж мэргэжлийн археологч болмоо. Тэгэхдээ тэр хүн бол яг археологийн төвшөнд очиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл цаашаага энэ судалгаанууд ингээд өсөж өгж томроо бүр одоо олон салбар дундын ч юм уу ингээ болоод ирэхээр судалгаануудын үр дүн түүхтэй цаав нийлж идэг. Тэнд хураагдж идэг маягтай юм ба шүү дээ. Нийлээ хураагдаад. Тэгээ түүх нь өөрөө энэ хоёр үгээр ч юм уу жишээл угсаатны зүг байхгүйгээр археологийн нотлохоонууд байгалийн нотлохоо юм шүү дээ археологч. Тийм юмгүйгээр түүх бол одоо том үдл суртаа одоо объектив байх том хэцүүлтэй чинь. Тийм юмгүй үе гэж бас байж таа. Одоо археологийн судалгаа хийгдэггүй байх үеийн Монголын түүхчдийн археологийн судалгаа бага байсан үеийн Монголын түүхчдийн судалгаа бол бас л субъектив шинжтэй судалгаанууд байдаг. Археологийн нотлохоонууд гарч ирэл за энэ юм ийм биш үгээд байгалийн ухааны аргаар маш тодорхой үнэн тодорхой зүйл он цагийг нь шууд тогтоогод өгчдөг юм тийм. Ингээд явчихаар энэ чинь түүхийн судалгаач юм уу огт өөр төвшөнд хүрч байгаа. Тэр энэ гур бол ингээл хөрс зэрэгэлдээ би энтэйгээ яваад ерөнхийдөө түүх нь бол одоо тийм шүхэр маягтай амбралаа гэж бид нэрлэдэг шүү дээ. Шүхэр маягтай юмнуудыг нэгтгэхэд яваад байдаг бахнаа л гэсэн тийм саналтай байна. За энэ хүрээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. За алтан төгсөгч бит хоёр бол нэлээд сонирхолтой сэдвүүдийг хөндлөө. За дэлхийн түүх бичлэг, түүхийн түүх гэдэг юмыг бид нар маш хурдан компресс хийж ярьлаа. За тэрний дараа бит хоёр Монголын түүх бичлэг гэдэг зүйл ямар байсан бэ гэдэг талаар ярилцлаа. За тэгээ түүх бичлэг нь өөрөө ямар зорилготой байсан, юу дутагдж исэн. За 90-ад оноос хойш манай түүх бичлэгт ямар бүтээлүүд нэмэгдэж орж ирсэн, тэдний онцлог шин чанарууд юу байсан. За энийг сонссон хүмүүс тэр дундаа одоо манай Монгол улсын их сургуулиас эрхлэн гаргасан тэр түүхийн ботуудыг бас олж авч сонирхоорой гэж би санал болгохоор байна. Тэнд бол мэдээж яг уншихад бол мэдээж тэдгээр нь шинжлэх ухааны бүтээл учраас түрүүний одоо алтан төгсөгчийн хэлсэнчлэн бас жоохон төвөгтэй байж болж шүү. Гэхдээ тэр бол жинхэнэ одоо түүхийн их сурвалжлыг шинжлэх ухааны үүднээс аваад үзсэн учраас илүү бодиттой, объектив зүйл учраас магадгүй тэрийг одоо түүхэн уран зохиол уншихтаа харгалтуулаад унших юм бол илүү тийм тав суучин таарах юм болов уу гэж бодож байна. За дээрээс нь багш бит хоёр бол энэ псевдо шинжлэх ухаан, хуурмаг шинжлэх ухаан гэдэг зүйлийн талаар ер нь сүүлийн үед нэлээд дэлгэрээд өргөн дэлгэр болоод байгаа энэ зүйлсийг бас нэлээд онцолж ярилцлаа. За хамгийн сүүлд нь бит хоёр бол одоо энэ археолог, антрополог, түүх гэсэн энэ хорс зэрэгэлдээ шинжлэх ухааны салбарууд хоорондоо хэрхэн уялдсан болоо гэсэн энэ зүйлсийг ярилцлаа. Тэгээ та бүхэнд бас нэлээд том сэдв бит хоёр үргэлжлүүлээд яриул бас ингээд цааш нь яриад байхаар зөндөө олон сэдвүүд байна. Магадгүй би одоо алтан төгсөгчийн сүүлийн үед хийсэн судалгаануудыг бас тодорхой хэмжээнд яриулмаар байсан боловч одоо бас жоохон цаг хугацаанд баригдаж байна. Гэхдээ бол би багштай бас энэ магадгүй дараагийн удаа ярихдаа илүү наривчсан сэдвээр за багшийн судалж байгаа Монгол Хятадын харилцаа, за тэгшлээд социализмын үеийн сум нэгдлийн асуудлууд хэмжлэн Монголын эдийн засгийн түүхтэй холбоотой бас нэгэн сонирхолтой дугаарууд цаашдаа хийгдэх болов уу гэж найдаж байна. За ингээд алтан төгс багшийнхаа хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Таны эрдмийн ажилд маш их өндөр амжилт хүсье. Маш их олон ариун ургац хурааж аваасай гэж хүсэн өрөөж байна. За баярлалаа. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast